үзэгчдээ Менторийн цаг подкастын маань 9 дахь дугаар өгөр эхэлж байна. Манай энэ өдрийн дугаарын зочноор Sabex компани үүсгэн байгуулагч, Call Center Mongolia брендийн хөгжүүлэгч, бизнесийн ментор Баасан хүүгийн сарантын оролцож байгаамаа. За тэгээ миний урилгыг хүлээн авч подкастт маань зочноор оролцохыг зөвшөөрсөнд маш их баярлалаа. За урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Тэгээ би өөрөө чинь одоо нэг олон хөтөлбөрүүд дээр бас нэг ментороор хамт ажиллаж исэн болохоор хувь хүний чинь хувьд мэдлэг, туршлагын тань хувьд бол нэлээд хөндлөдөг. За тэгээд ер нь бол подкастта зочноор оролцуулна гэж дотроо бодож явж байгаад тэгээд зориулж санал тавьсан. Тэгээд ямар ч байсан ингээд маш их ажлынхаа хажуугаар зөвшөөрсөнд маш их баярлж байна. За тэгээ миний хувьд бол саяхан ингээд товчхон танилцууллаа. Одоо албан тушаал компанийн нэрийгтэй. Тэгэхээр компани маань бол шинэ компани. Тэгээд сарантын захирал маань өөрийнхөө мэрэгжил боловсрол, ажлын туршлага, тэгээд компанийхаа талаар тавч танилцуулдаг ёстой юм. За тэгээд компани маань үүсгэн байгуулад 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд компани үүсгэн байгуулагдсан түүх их сонирхолтой. Тэгээд яагаад энэ компаниг үүсгэн байгуулах болсон юм бэ гэд яриа эхлэхээр одоо бүр өмнөх 10 жилдээ бараг 20 жилийн өмнөх руу одоо аялах хэрэг гардаг. Тэгээд би болохоор өөрөө холбооны инженер мэрэгчлээ. Бакалавр, магистр болохоор би санхүү эдийн засгийн дээд сургуульд 2006 онд яг бакалавра төгснөхийн дараа бизнесийн удирдлагын магистр хийгээд за яг тэрнээс хойш яг 10 жилийн дараа Австрали улсын засгийн газрын тэтгэлэг аваад дахиад яг бизнесийн удирдлагын чиглэлээр Австралийн Monash гэдэг их сургууль байгаа. Тэнд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалаад 2018 онд эх орондоо ирсэн байгаа. За тэгээд энэс өмнө болохоор би ерөнхийдөө Mobicom корпорацид нэг 15 орчим жил тасралтгүй ажилласан. Яг тэгж ажиллахдаа илүү call center-ыг яг нэг анх байхгүй үеэс нь эхэлж хөгжүүлсээр байгаад тэгээ Mobicom-ийн групп компани болон илүү Монгол орон даяар одоо ингээд цогцоор нь хамтд нь хөгжүүлээд тэгээ явж байгаад 18 онд Монголд ирснийхаа дараа ер нь яг нэг бизнесийн удирдлагаар төгссөн хүн чинь нэг бизнесээр санагддсан байлээ. Тэгээд маш их бизнесийн санаануудтай ирсэн. Тэгээд ингээд бизнесийн санаагаа хэрэгжүүлэх гээд ингээд маш олон төрлийн ингээд бодол байгаа шүү дээ. Ийм бизнес хийх үү, тийм бизнес хийх үү гэж ер нь бол 14 жагсаалт надад байсан боловч огт тэр жагсаалтанд байгаагүй ингээд call center-ийн бизнес руу ингээд орцсон байгаа. Тэгээ энэ нь болохоор миний хувьд илүү хувь заяаны одоо бас зураг юм болов уу гэж боддгийн. Ягаад тэр ерөөсөн миний баг хамгийн сайн чаддаг юм ерөөсөө энэ call center гэдэг яг энэ одоо системтэй энэ төвийг яаж зохион байгуулах юм бэ гэдэг дээр л ерөөсөө маш их туршлага хоримтлуулсан. Тэгээ яг энэ хийсэн ажиллаараа хүртэл Австралийн засгийн газрын тэтгэлэгт аплай хийгээд тэгээд маш мундаг мянган одоо надаас мундаг хүмүүс тэнцээгүй энэ тэтгэлэгт яг энэ call center дээр хийсэн ажил маань намайг тэнцүүлсэн гэж одоо бас хардаг. Тийм тэгээ одоо яг энэ компани үүсгэн байгуулад ингээд 20 хэдүүлээ явж байна. 25 6 ажилтнууд. Анх яг үүсгэн байгуулад нэг цөөхөн хэдэн ажилтан бүрдүүлж явах үеэс чинь бол мэднэ. Тэгээд одоо маш их ингээд одоо ингээд үр хөвчөө өөрөөл вишэ тишээ гүүгээл ингээд метрач хийгээл бизнесээ чигээл ингээд явж исэн. Тэгээд одоо 7 жил болсон байна. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд хэр их одоо бэрхшээл сорилтыг туулваа ганцаас л эхэлсэн шүү дээ. Тий, тэгсэн. Тэгээд танаа бас нэвтрүүлгийн бас энэ өмнө те энэ асуултанд хариулахын өмнө менторийн цаг гэдээ бас маш гоё мэршилтэй юм байна. Тэгээд би бас өөрөө ийм менторийн хөтөлбөрийн бүтээгдэхүүн баггүй өөрөө. Яг би түрүүн ярьжсэн 2018 онд ирээд Хаан банкнд ажилд орсон. Тийм. Тэгээд тэр үед бас ингээд нөгөө бизнес хиймээр байдаг. Тэгээ өмнө би чинь илүү том корпорацтай те корпорат байгууллагад ажиллаж исэн учраас дараагийн маш том байгууллагад Хаан банк бол мэдээж манай улсын хувьд маш том байгууллага тий. Тэгэхээр Хаан банкнд орё гэдэг одоо ингээл хүсэл зорилгоор орцсон. Тэгээ явж байгаад ингээд хувийн бизнес рүү ингээд гинт ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ингээд маш юм өөр орчинд орж ирдэм байлээ. Илүү том байгууллага дотор илүү системжсэн бүх юм ингээд тодорхой тий. За ингээд мөнгө төгрөгийн асуудалгүй ингээд бүх юм гоё ингээд газар ажиллаж байгаад хувийн бизнес рүү орж ирэхэд бол маш тэнгэр газар шиг байсан. Яг тэр үед яг ингээд зориглоод ороход надад менторингийн хөтөлбөр өөрөө аюул тусалсан байхгүй. Би тэр үед яг Observe тэгээ зөвлөх үйлчилгээний байгууллагаас зарласан менторингийн хөтөлбөрт ментигээр аплайдаад тэгээ би 18 оны 5 сард орж исэн. Тэгээд тэр ингээд хөтөлбөр л ер нь бол баг ингээд аюул зоригтой шийдвэр гаргаад ерөөсөө яг юм жижиг бизнес эхлэе гэдэг рүү баг ингээд намайг бараг л ингээд төлөвлөсөн. Тэгэхээр тэр бол бас маш гоё мөч байсан. Тэгээд тэрнээс хойш өөрөө ингээд нөгөө менторинг хөтөлбөрийн бүтээгдэхүүн болоод үнэхээр энэ бол яг үр дүнтэй миний хувьд яг бодит үр дүнгүй өгсөн учраас өөрөө бас ингээд бусдад бас ингээд бас
туслахын гэдэг утгаар 2019 оноос эхлээд ментор хийсэн. Авзорвтойгоо хамтраад. Тийм тэгээд өнөөдөр хүртэл яг ментор гэдэг яг тийм амар мундаг биш ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрийнхөө олж мэдээд тий зөв гэж бодсон зүйлээ бусдаа хуваалцаад явж байгаа. Бизнес эрхлэгчдийг дэмжих одоо нөгөө ABR-даг менторингийн хөтөлбөрт жил дараалан ментороор ажилласан. Жил дараалан ажлынхаа хажуугаар ингээд ментороор тийм сайн дураараа ажилладаг. Гэхдээ альва юм дандаа өгчээж аавна гэж байдаг тий. Тэгээд өөрийнхөө цаг хугацааг бол өгөөд юу мэдж байгаагаа хуваалцдаг. Гэхдээ эргээд бас өгөөж нь аюу гоо ирдэг. Дандаа ингээд нэг өнөөгөө волонтерээр ажиллаад байгаа биш. Энэ өөрөө дандаа өгөх авахын одоо тэр хууль өөр аюу гоё явдаг учраас эхлээд өгдөг. Тийм тэгээд менторингийн энэ хөтөлбөр ч гэсэн одоо миний хувьд бол манай бизнест маш олон гоё харилцагч нарыг маань тий одоо нэг нэгнээ олж явахад аюу тусалсан юм гоё хөтөлбөр байдаг. Тийм тэгээд түрүүний нөгөө асуулт руугаа буцахад тийм ер нь бол ингээд яг 19 онд манай 19 оны яг 8 сарын 1-нд компани маань яг үйл ажиллагаагаа эхэлсэн баггүй юу. Тэгээд удаачгүй бид нар мэдж байгаа ковид гарсан тий. Яг ингээд ковид гараад тэр үед ингээд маш ингээд өөр зарчмаар ажиллах шаардлага гараад гэхдээ бидний хувьд болохоор ковид ингээд аюу гай боломж исэн. Ихэнх бизнесүүд ингээд хаалгаа барьж исэн шүү дээ тий. Тэгэхэд ковидоор манай бизнес яг ингээд жинхэнэ ингээд танигдаад хэрэгцээ нь гарч ирээд тэр үед бид нар бол нэлээ ийм одоо манай өгөөж гэдэг юм уу. Тэгээ би яг тэр үед бодож исэн яг ингээд цаанаасаа ч юм уу ингээд яг зөв үед ингээд зөв цагтаа ингээд яг зөв бизнесээ ингээд эхлүүлээд ингээ боломж ирэхийг хүлээж исэн юм байна. Тэгээ яг ингээ ковид гарсан чи яг манай бизнесийн хувьд яг аюу гоё хөгжих боломж гарсан жил. Тэгэхээр ковид бол бидний хувьд бол аюу гоё өгөөчтэй байсан. Тэгээ ковидын дараа манай бизнесүүд болон ерөн төрийн үйлчлэгээ илүү алсын зайнаас хүмүүстэйгээ харилцах хэрэгтэй юм байна. Бараа бүтээгдэхүүнээ заавал дэлгүүр салбараар биш те. Илүү онлайнаар, утсаар, сошиалаар зарах боломжтой юм байна. Энэ хүргэлт гэдэг чинь ингээд бас тий ямиг хүргэлтийн үйлчлэгээ гэдэргээд ийм шин бизнесүүдийг ер нь зах зээл маань яг хүлээж аваад илүү хурдтай тэрэнд хариу үйлдэл үзүүлэхэд ковид аюу гоё ингээд түлхэж өгөөд тэгээ тэрнтэй маань зэрэгцээд манай бизнес бас маш гоё зах зээл дээр байрших боломж бас гарсан. Call Center Mongolia брендийг илүү одоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар брэнд. Одоо энийг сайн мэдэхгүй байгаа хүмүүс бас байгаа шүү дээ, тийм ээ. Тий. Яг нь манайхын ихэвчлэн нөгөө дуудлагын төвийн програм ч юм уу эсвэл ингээд дуудлагын төв гэдэг утгаараа ер нь баг бүх хүн мэдж байгаа бах. Тэ ер нь бол ингээд баг бүх хүн мэдж байгаа юм шиг хэрнээ яг цаанаа ингээд нарийн ярихаар огт мэдэхгүй тийм. Тэгэхээр бид нар яг уу энгийн ингээд бид бүгд л адилхан хэрэглэгч шүү дээ. Тэгэхээр Mobicom-ийн 2222 гэж дугаар байгаа ш. Тэрийг ингээд үйлчлүүлдэг болохоос биш. Яг тэрний ард яг ямар процесс явдаг, яг юу байдаг талаар бид нар ямар ч ойлголтгүй байдаг. Тэгэхээр миний хувьд болохоор нөө 2222-ыг анх үүсгэн байгуулсан гэдгээрээ бас нэг хэсэг аюух оволдог. Тэгээд сараа гэхээр ямар сараа гэхээр call center-ийн сараа. Тийм, ер нь бол call center-ийн сараа, Mobicom дотроо бол call center-ийн сараа гэдэг нэртэй. За гадна талд бол илүү Mobicom-ийн сараа гэдэг нэртэйгээр одоо нэг хэсэг ингээд явж исэн бол одоо намайг хүмүүс аль сараа гэхээр Саба сараа. Тийм Саба сараа гэдэг нэртэй болсон байгаа. Тийм тэгэхээр яг нөгөө мөсөн уулаар ингээд төсөөлөх юм бол хэрэглэгч нарт илүү дандаа call center гэдгийг яг нөгөө дээдлийн харагдаж байгаа мөсөн уулын дээд харагдаж байгаа хэсгээр аяг төсөөлдөг бол жинхэнэ юм нь яг тэр мөсөн уулынхаа доор байдаг. Тэгэхээр энэ тэр мөсөн уулын доор байгаа юм чи яг юу байдгийг хэрхэн энийг системжүүлжээж байгууллагад яг үн цэнэ өгдөг юм бэ гэдгийг л одоо энэ бизнес эрхлэгч нартай ойлгуулах гал ер нь бол явж байгаа юм брэнд. Тэгээд энэ чиглэлийнхаа хүрээнд ер нь бол хоёр төрлийн үйл ажиллагаагаар бизнес эрхлэгчтэйгээ хамтран ажиллах юм боломжуудыг бий болгоцсон байгаа. Нэг нь болохоор бүтэн яг энэ контакт центрийн аутсорс. Одоо манай компанид бүх юмаа даатгаад энэ дотор програм, хүний нөөц, үйл ажиллагааны систем, хэрэглэгчээ халамжлах гээд энэ бүх ажиллагаагаа даатгаж болно. Үгүй бол биднээс яг энэ үйл ажиллагааг зохицоор нь мэрэгжлийн түвшинд хийх технологийн шийдлийг бас авч болно. Тийм тэгэхээр энэ маань илүү ингээд хөгжөө явах юм бол илүү бизнесүүдийг дараагийн түвшинд илүү гарахт нь бидэд бас нөгөө илүү ингээд хамтрагч нь илүү хурцгуур нь байхыг бидэд ер нь бол зордгийг. Тэгээ манай компани үйл ажиллагаа системжээ чанартай ингээд дэвшилтэд технологи ашигладаг байх юм бол энэ маань хамтарч байгаа байгууллагынхаа үйл ажиллагаар өөрөө шингээд орно гэдэг л ийм зарчмаар ингээд өөрсдөө дандаа хөгжүүлэх ингээд харилцагчаасаа жоох илүү байх тийм юм руу бид нар бас өөрсөндөө байнгын тасралтгүй суралцагч байгууллага байна гэдэг зорилгоо тавиад ер нь бол ажиллаж байгаа.
танай 20 эдэн ажилтнтай болсон тийм ээ. Энэ ажилтнуудаа анх авчаад одоо ингээд сургаж авсан уу? Бэлэн одоо энэ салбарын хүмүүсийг авсан уу? Бүх хүнийг яг сургасан. Тийм. Ерөөсөө анх манай компани 19 онд байгуулагдахад ер нь бол ингээд яг мэддэг ингээд манай Mobicom байсан 4-5 хүн маань ингээд тухайн үед яг нэг нь гадаад явж Монголд ирж таарад нэг хүн маань болохоор өөр газар ажиллаж байгаад ажилласаа гарч таарад ингээд яг 19 онд бол манай баг бол яг нэг тийм Mobicomд ажилладаг хүмүүс суйртай юм компани анх үүсгэн байгуулагдсан. Тэгээ яг явцын дунд зарим нь одоо бас Америк яваал, Солонгос яваал тий. Тэгээ ер нь бол ингээд одоо би яг ганцаараа ингээд ер нь бол ингээд яг шинэ хүмүүстэйгээ үлдсэн. Тэгээд одоо байгаа манай хамт олон бол ерөөсөө л анхнаас нь яг бүр ингээд нөгөө аюу гоё цав цагаанцаас гэж ярьдаг штэ тий. Аюу гоё тийм зөв хандлагатай, суралцах эрмэлзэлтэй ийм хүмүүс маань угаасаа яг ингээд үлддэм байлээ шигшигдээд. Тэгээд одоо ингээд 7 жил болж байгаа бол ингээд 7 дахь жилдээ яг хамтраад ажиллаж байгаа хүмүүс маань өнөөдөр компанид гоё карьер ап хийгээд одоо манай алтан зулгээ захирал байгаа. Яг анх манайхыг үүсгэн байгуулагдахад яг нэг 20 он жахад орж ирж исэн. Яг л дуудлагын төвийн оператороор анх орж ирж исэн бол өнөөдөр энэ хугацаанд тасралтгүй ингээд суралцаж хөгжсөөр байгаад одоо ерөнхийдөө компани авч явж байна. Та юу гэж бодлогын төвшөнд ажиллаж байгаа нэ. Тийм бодлогын төвшөнд ажиллаж байна. Тийм тэгээд манай байгууллагын хувьд ч гэсэндээ бид нар өнөөдөр ч гэсэндээ ажилтнуудаа сонгон шалгаруулж авахтаа ер нь бол юм мэддэг чаддаг гэдгийг бол үзүүлэлт болгодгүй. Илүү юм сурах, өөрийгөө сорих, тийм би дааж ингээд юмны учрыг олох гэж ингэж чармаадаг тийм чадвар байна уу гэдгийг ер нь бол хардаг. Тийм чадвар байхад бол сургаж авахд бол боломж байд юм байлээ. Гэхдээ мэдээж жоохон цаг хугацаа шаардна тий. Мэдээж альва юм чадвараас илүү хандлагын зан чанарыг хард юм биш үү? Тийм зан чанарыг хардаг. Зан чанарыг ажилд аваад ур чадварыг яг үнэ тий. За анх ингээд компани үүсгэн байгуулад ажиллаж байхад нөгөө хамгийн хэцүү одоо асуудал нь юу вэ? Хүнтэй холбоотой, хүнээ хөгжүүлэхтэй холбоотой асуудал байсан уу? Бусад асуудлууд байсан уу? Мэдээж нөгөө шинэ компанид бол маш олон асуудал байгаа. Тийм ингээл баг бүхэл юм асуудал. Тийм гэхдээ яг нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд өөрийнхөө хүлээлтийг ер нь бол ингээ үүсгэсэн байсан. За шинэ компани ингээд бий болохоор наад захын цэвэрлэгчээ идэг гэсэн, цалингаа тавьж чадахгүй ингээд байдал үүсдэг гэсэн тий. Ингээл за борлуулалтандаа бол өөрөө явна гэдэг ч юм ингээд иймэрхүү зүйлүүдийг би маш их хэмжээгээр ингээд бусдын ингээд нөгөө подкастаар ингээд түүхээр дамжуулаад би ингээд маш олон бизнесийг ингээд хөгжүүлж гаргаж ирсэн хүмүүсийн ярилцлагаас харчаад за нэг иймэрхүү юм байх юм байна гэж сэтгэл зүйн хувьд айгүй бэлтгэлтэй байсан болохоор мэдээж одоо харахад бол амар том асуудлын ард гарцсан байгаа боловч тэр үедээ бол тэрийг нөгөө ингээд туулан явах явцтай энэ бол аюу хэцүү юм байна гэдгээ зарим тохиолдолд мэдэрч байгаа ч ихэвчлэн тэрийг нөгөө ард нь гарна гэдэг сэтгүүгээр ерөнхийдөө явсан. Тэгээ яг нөгөө том байгууллагад ажиллаж байгаад ингээд өөрөө хувийн бизнес хийнэ гэдэг бол нөгөө түрүүн би ярьсан тийм ингээд аюу өөр юм байсан гэдэг. Тэгээ яг бизнесээ хийгээ явж байхад яг намайг бас ингээд яг эндээ үнэн ч вэ нү гэдгийг цаанаас нэм шалгуулахараас явуулсан юм шиг надад санагддаг. Тэгээ Монголын маш топ доорх одоо компанид 2 ч удаа надад яг C-level-ийн захирлын санал тавьж исэн. Тийм тэгээд чиний хийж байгаа бизнес бол явахгүй. Тийм ингээд аюу ирээдүгөө бизнес байна. Яг тэр үед би зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байсан. Тэгээ Монголд бол зөвлөх үйлчлэгийг ингээ ойлгохгүй тий. Ингээ хүлээж авах нь аюу хэцүү учраас чи ингээ манай компанид орж ирээд аюу гоё карьер хийжээ. Тэр үед бас ингээл нэрэл өмнөх нөгөө нэг гоё нөгөө ажлын хэв маяг маань бас санагдал. За ерөөсө болол ажилд ортох юм тий айгу амар юм. Ядаж сэтгэл зүйн үед айгу амар юм. Хүн ингээ хараад тахад ингээ сэтгэл дотор юу болж байгааг бол хүмүүс мэддэг юм билээ. Тэгээ одоо бол би нөгөө бас түрүү яагаад ментор хийгээд идэг вэ гэхээр ингээд хүмүүсийг гадна талаас нь хараад яг тэр сэтгэл зүй дотор юу болж байгааг тэр болгон хүн ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр яг энийг өөрөө даван туулаад гарсан учраас илүү тэр хүмүүсийг илүү их ойлгодог. Тэгээ заримдаа ингээд нөгөө борлуулалт манайх чинь B2B бизнес. Тэгэхээр дандаа л бизнес эрхэлж байгаа захирлуудтай уулздаг. Тэгээ тэр дундаа бас яг жижиг дунд бизнесийнхэн бас нэлээх байдаг. Тэгэхээр амар хөнгөлт өгдөг байхгүй тэр малагын заграл өөрийгөө хамгийн хөнгөлт өгчдөг. Ингээл ерөөсө хөнгөлийн ингээл бууруулъя гэгээд тэгэхээр яг удаа дотроо ингээд бас амар ингээд юу яадаг байхгүй юу. Ингээл нөгөө за аюу хэцүү байгаа да. Тэг яаж энэ компанийг дараагийн түвшинд гаргахад манай партагт аюу хэрэгтэй байгаа учраас ингээд аль болохоор ингээд санхүүгийн хувьд ч гэсэн бид нарт ингээд хамтарч ажиллах боломж ивэл аль болохоор л одоо энэ чиглэлээр хамтарч ажиллаад энэ компанийг илүү хөгжигдөн туслахыг хамтрагч бай гэдэг утгаар
ер нь бол нэлээд ойлгож харилцдаг. Бэлгийн одоо системийн нэг хэсэг болоод ажиллах боломж байхад тэрийг орхиод өөрөө ингээд том системийг бүтээх гэж явж штэ. За энэ 7 жилийн хугацаанд хувь хүнийхээ хувьд бол Сарантиа хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ? За мэдээж маш их өөрчлөгдөж байгаа тий. Өмнө нь болохоор ер нь бол тодорхой яг нэг чиглэлийн хүрээнд одоо бүх юм нь одоо баг бэлэн одоо ингээд баганд хүртэл ингээд арай өөр төвшөнд байсан билээ. Тэгээд тэр ингээд нэг бас нэг жоохон гэпудаа даван туулах бас шаардлага гарч исэн. Ягаад тэгэхээр түрүүн бид нэр ярьсан хүмүүсээ бүр анханаас нь аваад сургаж штэ. Тэгэхээр би өмнө нь одоо жишээл ингээд бас анханасаа ингээд Mobicom байхдаа багтаага ингээд явсаар байгаа л 10 хэдэн жил болсон байгаа байхгүй. Хамтдаа хөгжөөд явсаар байгаад баг их сургуулаа хамтдаа төгссөн гэсэн үг. Тэгээд их сургууль хамтдаа төгссөн байжсэн чинь буцаад дахиад нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдтэй хамт явна л гэсэн санаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө мэдлэгийн төвшин тий ажлын туршлага тэгэл насны хувьд ч гэсэндээ дандаа 20 эдтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа гэхээр гэп бол маш их болд юм билий. Тэгэхээр гэпийн зөрүү ихт байх тусам юу мэдээд байгаа ойлгуулад байгаагаа ингээд ойлгоод нөгөө хүнээсээ үр дүнгийг хүлээж авах дээр ингээд тэрэн дээр бол нэлээд суралцсан. Эхлээл ингээл юм зааж өгөөл бараг л ингээд шууд ингээд шингээж аваад ойлгочихно гэж боддог байсан бол тэр чинь ингээд хугацаа шаардаад заримдаа ингээд яг ингээд хүлээж исэн үр дүн гарахгүй бол тэн дээр нэлээд одоо бохимддаг ч юм уу те. Тийм байжсна гинт гүштэй энэ хүүхч одоо нэгдүгээр ангид ороод уншиж сурах гэж байгаа шүү дээ. Би өмнө нь бол их сургуулийн багш байсан юм байна. Одоо би чинь илүү 10 жилийн багш хийж байгаа шүү дээ гэдэг юугаар ингээд ажиллаад эхлэхээр хамаагүй ингээд баг маань ч гэсэн ингээд өөр болоод хоорондоо ингээд хүлээлт өөр болоод өнөөдөр бол аюу баг маань одоо ингээд манайх нэлээд айгу доктортой ажиллаж байгаа хүмүүс маш ихтэй. Тийм тэгээд бүгдээрээ компанидаа бол маш их хөргөн сэтгэлтэй сурч хөгжиж байгаа учраас одоо энэ компани хамтдаа бүтээ гэсэн зорилгоор явж байгаа. Тэгэхээр нөгөө ялгаатай хүмүүсийг хүлээн зөвшөөрч ялгааг нь ойлгож дэмжиж одоо ажилласан биз дээ тийм ээ. Тэг яг бага нөгөө нэг хийцэн юмаа дахиад нойлоос эхэлж хийх гэдэг дээр л ер нь бол саяны ярьсан зүйлүүдийг базуул. Өмнөд ингээд нэг юм хийцэн байгаа шүү дээ. Ямар байдгийг би өөрөө харсан байгаа байхгүй юу. Гэхдээ тэрийгээ өөр багтаа хийцэн. Тэгснэ тэрийгээ яг дахиад нойлоос нэглээ хийхдээ энэ талаар огт мэдээлэл байхгүй, мэдгүй байгаа хүмүүсээ мэддэг болгож тэд нартайгаа хамтарч нөгөөтгөө дахиж бүтээн гэдэг дээр нэлээд төсвөр автурж шаарддаг юм билэ. Тэгээд одоо бол бид баг нэг төвшөнд хүрээд ирсэн байгаа. Одоо энэ одоо бизнесээ эхлүүлээд явж байхад эсэргүүцэлтэй тулгарч ирсэн үү? Ойр дотны хүмүүсээс, найз нөхдөөс. Яг уу тэгэл хүмүүс янз бүрээр л ярьдгийн. Тэгэл зарим нь болохоор яг ингээд би ч бас ингээд нөгөө тэтгэлгээр сурж ирээд тий Австралийн засгийн газрын тэтгэлгээр сурж ирснийхаа дараа бас эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр гээд дахиад бас Австралийн засгийн газрын тэтгэлэгтэйгээр хэрэгждэг 10 сарын хөтөлбөр бас байдгийг. Тэгээ тэрэнд бас ингээд сууж исэн учраас саяны ярьж байгаа эсэргүүцлүүдийг бас тодорхой хэмжээгээр даван туулсан. Жишээлбэл ямар эсэргүүцэл байсан гэхээр ингээд одоо ингээд колл центрийг яг ингээд түрүү ярьсан шүү дээ. Ингээд Монголд баг ингээд шин юм шиг юм одоо юу ахгүй юу? Бизнесийн төрөл. Тэгэнгүүт ингээд ихэнх хүмүүс яг намайг юу гэдгийг юусоо ойлгодгүй. Яг юу хийдэг юм болоо гэ тэ. Тэгэнгүүт одоо яг ч Австрали явсан юм. Тэгээ өмнө би болохоор Mobicom тодорхой хэмжээгээр бас аюу карьер хийсэн байсан. Тэгээ ингээд амар гоё карьерээ хаяад сургуульд явж ирчээд эргээд тэр карьераас уулан дахиад аюу өндөрт гарах ёстой шүү дээ. Гэтэл бүр ингээд өөрөө цоо шинээр юм хийнгээ бүр анханаас нь ингээ эхлэхээр яг зарим хүнд ингээд ингээх одоо ямар хэрэгтэй байдгийг болоо гэж бодох бодол нэлээд байдаг юм шиг үлээ. Байсан ер нь бол тийм. Гэтэ яг хамгийн гол нь ерөөсөө тийм хүнд зорилгол хэрэгтэй юм билээ. Тэгээ би яах гэж ийм бизнес хийж байгаа юм тий. Мэдээж эхэндээ бол энэ бизнес өөрөө эхний 5 жилдээ ингэж бий болох гэж эн чинь өөрөө нэлээ их юм асуудлуудыг шийдчихэж ард нь гарах учраас одоогор бол мэдээж хүмүүс ойлгохгүй тий. Тэгэхээр нөгөө зорилгодоо тууштай байгаад үр дүн өөрөө юу вэ гэдгийг харж ижил тэрэн дээр тисэж үлдсэн юм уу? Тий. Тэгэхээр зорилготой тууштай юм чинь нөгөө татгалзлуудтай тааралцчихлээсэн баг. Тэрийг бас хүлээж аваад давхад бас зорилго чинь илүү их нөгөө дэм болж ирсэн аа. Тий, яг үнэ. Одоо жишээлх юм бол одоо ингээд харахад ингээд аюу энгийн юм шиг хэрнээ жишээл ингээд аюу ингээд хамтарч ажиллаж исэн компани маань ингээд үйл ажиллагааныхаа одоо тий ингээд нөгөө зарим нэг асуудлаас болдог ч юм уу тий стратегийн өөр шийдвэр гаргаснаас бол гэрээгээ туслая гэж хэлдэг үл энэ чинь ингээд хамгийн ингээд анхны одоо яана нөгөө хүмүүсийн цалин яана тий одоо яах вүлээ гэл ингээд нөгөө манайх чинь маш цөөхөн клиенттэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэл тиймэрхүү юм хүртэл ер нь бол аюу хүн цохилт болдог.
Тийм. Тэгэл тиймэрхүү юмд одоо ингээд заримдаа ингээд хэрэглэгчээ маш сайн халамжлаа шүү дээ. Ер нь бол за энэ хүмүүсийг яаж ингэж өөрийнхөө энэ бизнесийг үн цэнтэй гэдгийг ойлгуулах вэ? Ерөөсөө communication-ы асуудал юм билээ. Илүү хамтарч ажиллаж байгаа үн цэнийг өөрөө илүү ингэж ярьж тайлбарж ойлгохгүй бол хүн ойлгохгүй шүү дээ. Ингээд өөрийнхөө үндсэн бизнес, өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаанд ингээд анхаарлаа ингээд хандуулаад хамаг юмаа бидэрт ингээд хайчиж байгаа байхгүй юу? Тэгвэл бид нар ард нь ингээд чимээгүй нөгөө юм ингээд яс хийгээд идэг. Гэхдээ заримдаа юу хийгээд байгаагаа нөгөө талдаа маш сайн ярьж явах хэрэгтэй юм байна гэдгийг бол ер нь бол одоо ингээд 7 жилийн хугацаанд юм аа улам сайжраад байна. Ингээл алдаанаасаа сураал ингэх ёстой юм байна. Ингэл зүгээр юм байна гэл ер нь бол одоо ингээл бүр 7 жилийн өмнөх одоо тэг хийжсэн бизнесийн өнөөдрийн төвшөнд харахад бол бүр амар өөр болсон байна. Тэгэхээр ер нь бол зүгээр өнөөдөр ингээ харахаар яарах хэрэггүй юм байна. Ерөөсөө яарах хэрэггүй юм байна. Тэгээд маш бага ингээд нөгөө нэг юугаар те жижиг өөрчлөлтөөр ингээд юмаа л яс чанартай хийгээд байхад доктортой байдал гэдэг өөр аюул чухал юм байна. Тэгээд нэр төртөө ихтгэл даасан байна гэдэг чинь өөрөө л бизнесийн хамгийн чухал юм байна. Тэрнээс ш өмнө юу гэж боддог байсан бэхээр надаа ийм гоё бизнесийн санаа байна те. Яарыг хурдлаа. Яна надаас өмнө тэр тийм одоо өөр хүмүүс очиод энэ манай энэ клиентд ингэж хэлээд ингэчвэл одоо тий бид нар ингээ хойно хоцрох гээд байгаа юм шиг тий. Эсвэл энэ бүтээгдэхүүнийг яаралтай зах зээлд хурдан гаргая. Тэгвэл хин нэгэн өрсөд гаргачих юм шиг байна гэдэг ингээд аюу их яараал ингээл баг өдөр нөгөө ажиллах гал тий. Тийм байдаг байсан бол ерөнхийдөө ингээд яг ингээд урт хугацаанд ингээд хамтарч ажиллаад харилцагч байгууллагуудтайгаа ингээ гоё хамтрал үүсгээ явж явах ер нь бол яарах хэрэггүй юм байна гэдгийг яг хизээ ойлгосон байх. Яардаг байсан уу? Би бүр амар би өөрөө хувь юу би чи өөрөө амар яарна штэ. Ер нь бол тий айгүй яаруу, айгүй хурдан. Тэгээд ер нь бол ерөөсөө суусан дадал маань юу исэн бэ гэхээр зэрэг ингээд цагийн ингээд төлөвлөгөө тиймийг дандаа наанан дуусгана. Би угийн ер нь тийм байсан. Ингээд 10 төгсдөө юм байвал би яаж игээд тэрийг 8-д өгцөн байна. Тэ өөртөө дандаа тийм төлөвлөгөө тавьдаг. Тэгээд ер нь бол юмыг ингэж яарч хийдэг. Хурдан үр дүн гаргаад хурдан хийхээсэн гэд яарчдаг тийм юм байсан. Тэгээд яг тэр нөгөө хувь хүний онцлог маань яг бизнес дээр нь маань гараад яг тэр би чи өөрөө ингээд нэлийн төрүүлээд ингээд харцсан байгаа шүү дээ. Алсын хараа очих гээд байгаа цэгээ төрүүлж хараад өмнө нь болохоор энэ бизнесийг бас Mobicom дотроо бас хийдэг байсан. Яг энэ чи өөрөө би цоош нь гарч хийчихэд байгаа бас бизнес биш байсан. Mobicom дотор ерөнхийдөө инкубатор байдлаар 3 жил хийсэн бизнес ахгүй юу. А гэхдээ Mobicom дотор ингээд босгосон бизнес гараад сарамт яг 0-оос одоо баг мөнгө төгрөгчгүй юучгүй ингээд байшин савчгүй эхлэх хоёр дээр бол тэнгэр газар шиг боловч бизнес маань ямар хүрээтэй хаана очихын ямар үнцийг өгөх гэдгээ бол харцсан байсан болохоор тэрэн дээр амар яард юм билий. Ингээл яарал ингээл тэ хурд тэгчгсэн ингээл яарад идэг. Тэгээ ер нь тэгэж яарад тэгэл яарахад ер нь бол альва юм цаг хугацаа л хэрэгтэй байт юм лээ. Ямар нэгэн байдлаар цаг хугацаа гэдэг бол асар юм бас нөлөөтэй зүйл байдаг юм байлээ. Тийм тэгэхээр одоо бол яарахаа болсон. Тий. Би бас их яруу байхгүй юу? Бас нэг хурдтай шурдуу үрдэг гэж үцгээд байдаг. Тэр яаж яарахаа болсон? Яарахаа болохоор ямар одоо үр дүн гарч ийн. Тий. Яг уу яарад ахаар штэ тий нэг надад зүгээр нэг юмыг дутуу хийсэн юм шиг тий ингээ яарж байгаа юм чинь тий ингээд нэг тайванхан шиг хийгээгүй дутуу хийсэн юм шиг нэгдүгээр санагдаж байгаа юм. Хоёрдугаар нөө яарад байгаа хүн чинь амар их цаг ажилдаг. Аюу их цагаар ажиллана. Тэгээ яг ингээд бидний үеийн хүмүүс ч ер нь бол аюух ажилдээ шүү дээ. Нэг 8 цаг хүртэл ажил дээрээ ажиллах бол нэг амар хугацааг ажиллаад байгаа бол санагддаггүй. Яг тэрэн шигээ ингээд аюу их ингээд хагас бүтэн самгүй ажиллаад ингээд дахаар ер нь нөгөө энерги гэдэг юм чинь ер нь бол аандаа ингээд дуусч хэлж байгаа. Бараг бүтэнсээ өдөрчтэй ингээд 50 амарч чадахгүй ямар нэг юм хийх ёстой. Хэрвээ ингээ амраад шил нэг сайхан кино үзэж сууж явах төрөл нэг гимтэй ч юм шиг тийм сэтгхүүтэй байсан. Тэгэд би тэрнтэйгээ нийлээ өөртөө ажилласан юм. Ингээд кино үзэж сууж байгаа бол нэгэнд кино үзэж сууж байгаа л өөрийгөө зэмлэмээргүй шүү дээ, тий. Тэгэхгүй ингээл зэмлээ суугаад тахгүй одоо шал тийм кино. Юу юм ажиллаа хийж байгаа юм байхгүй, тий. Тэгэхээр амарсан ч юм байхгүй, ажиллаач хийсэн юм байхгүй. Тийм тэгэхээр яг хуу яваад бас энерги өөрөө амар хэрэгтэй юм байна. Ингээд өдөр шөнөгүй ажиллаа гэд юм бас ингээд гоё хөгждөг гэдэг зүйл бас байдгүй юм байна. Дээр нь бусад хүмүүсийг бас бодох хэрэгтэй мөлий.
Би чи ганцаараа яваад юм игээд байгаа хүн биш шүү дээ. Ямар судлаач бол хамаа алга тий ганцаараа ингээд өдөр шөнөгөө судалгаагаа игээ суугаад байж болно. Би чи ингээд багаар ажиллаж багаараа үр дүн гаргаж байгаа хүн чинь бусдыгаа ингээд чирээл ингээд яарангууд чинь тэр баг дотор чинь янз бүрийн ур чадвартай хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд надтай адилхан хурдан тийм би хүнч байна. Удаан хүн нөгөө удаан хүн нь хөлдөөж иргэдээд ингээд эхлэх юм бол нөгөө хүнээс нь муу гүцэтгэл гарах байхгүй юу? Тэгэхээр зэрэг яг багаар ажиллах гэж байгаа тохиолдолд миний яаруу миний хурдан мурдан чинь бас өөр асуудал болоод эхэлж байгаа байхгүй тийм. Тэгээд тийм мэтчлэн юмнуудаа ойлгоод тэгээд бас санаа амарсан нэг юм юунууд байдаг шүү дээ нэг за бизнесийг тогтохгүй нэг 5 жилийн дараа л мэдэгдэнэ. Гэл нэг юм бид нар чинь нэг юм тодорхой статистикуудтай ингээл яг батлагдсан байдаг юм уу юм ингээл ямарс нэг 5 жил л ингээд нэг айтайхан доктортой бизнесээ хийчихвэл ямарсан тэр бизнес цаашаа аюу амжилттай явна. За үгүй бол 5 жилийн дотор дампуурна гээл. За тэнгууд чинь за 5 жил болоог байхдаа за хизээ дампуурх юм бол гэж бодсон шүү дээ тий. Нөгөө талаараа 100 бизнесийн нэг нь л амжилттай байдаг. Тэгээ ийм судалгаа байдаг хэрэг за бас манайх одоо нөгөө 99 нь явсан болоо эсвэл нөгөө нэгд нь явсан болов гэл иймэрхүү юмнаас болоод нөгөө яарах юмнууд бас аюу их байсан юм шиг байгаа юм. Тэгээд 5 жил өнгөрөөд тэнгүүт нөгөө аль ч статистик нь манай дээр байсангүй тэнгүүт гоё нөгөө 100-ийн нэг юм болоо тий. За 5 жил өнгөрчлөө аюу гоё доктортой байна. Тэгэхээр бизнес маань илүү явах юм байна гэдээ илүү нөгөө бизнесээ илүү чанаржуулах доктортой байх гэдэг дээр нь нэг айцаа орхиод ингээд цаашаа явж байгаа болохоор бас жоохон тайвширсан ч байх магадaltaй. Тий. Би бас нөгөө манай сэтгэл зүйч намайг яарах юм ихтэй байна гэсэн. Тэгээ би бас энэ дээр ажиллаж байгаа. Харьцангуй бас тайван болж байгаа. Гэхдээ яг хуу сайн талаар нь ярих юм бол ярддаг хүмүүс аягүй ирч хүчтэй байдаг юм шиг гэдэг. Тэгээ би өөр нь ингээд сараагаа харахад ингээд тас инээгээл ингээд байнга яриад бизнесээ тайлбарлаад өөрийнхөө ингээд одоо энэ бизнесийнхээ брендийн нүүр царай болоод маш олон ивент сургалт уулзалтууд яваал ингээд маш тийм одоо дайчин чанар харагддаг. Тэгэхээр энэ одоо нөгөө энэ бизнестэйгээ утга учраа холбочоод ингээд байна уу? Эсвэл угаасаа одоо сараа яг ийм хүн үү? Тий. Яг бизнес хийгээл нэг жоох илүү айгүй гадагшаа болсон юм шиг юм. Одоо зүгээр бодогдож байна. Ягаад тэгэхээр өмнө ингээд яг том байгууллагад ажиллахаар нэг гадагшаа гараад уулзалтанд яваал тэг хүмүүстэй уулзаад байх нэг тийм хэрэгцээ байгаагүй. Намд заагаас. Тийм ингээд тэрүүнд ингээд өрөөндөө суугаад хурал хийсээл тий. Тэр чинь ингээд яг өөрийнхөө л чиглэлийн ажлыг хийн штэ. Өөр гадуур явдаг нь өөр тий бусад алба нэгж дээр байгаа учраас илүү тийм байжгаад яг бизнесээ хийнгүүт ер нь бизнес хийхэр хүн хүссэн хүсээгүй өөрийгөө одоо задлах хэрэг гарна. Одоо ингээд өөрөө л гадуур явж тэр бизнесээ тайлбарлаж борлуулалтаа олно гэхээс биш. Одоо өрөөндөө суугаад ивэл хинч мэдгүй. Дээр нь жижиг бизнесүүдийн бас асуудал байгаа. Учиргүй ингээд рекламдаал бизнесээ танилцуулаад ах тийм их одоо мөнгө алга те маркетинг хийгээд ах мөнгө байхгүй учраас илүү нөгөө манай харилцагч хаана явж гин те тэр зорилтод хүмүүс маань одоо таргет сегмент маань хаана вэ? Тэр захирлуудтай илүү уулзахыг хүсдэг. Тэгээд яг уу илүү их нөгөө ярьдаг нь яг уу тэгэл нэг өөрийнх нь хувь хүний чанартай холбоотой юм шиг байна. Илүү нэг жоохон экстраверт. Тэгээд нэг юм бодоод байгаа юм аа ингээд айгу хуваалцдаг. Одоо би өөрөө ихтгэл үнэмшилтэй байгаад энэ зүйл яг хүнд хэрэгтэй гэд би өөрөө 100 итгэцэн байгаа шүү дээ. Тэр тохиолдолд бол өстой юу ч зогсохгүй ярина. Энийгээ л нөгөөдхөө хэрэгтэй юм аа ярина. Нөгөө талдаа болохоор би ч өөрөө бас айгүй олон асуудал тулгарч байгаа шүү дээ. Бүх асуудлыг би өөрөө шийдэж чадахгүй. Тэгэхээр хүн болгонд ер нь бол ингээд аюу гоё давуу талууд байдаг. Тэгээд өөрөө ингээд энэ хүн надад тусалж чадна гэсэн хүн дээр очиод тусламж бас авч чаддаг. Очиод өөрийнхөө тухай яриад тэгээд хэрэгтэй асуултаа нөгөө хүнээс асууж агаад нөгөө ямар нэгэн шийдлээс олж авах тийм одоо боломжууд над дээр аюу их тохиолдод идэг болохоор маш их сониуч асуулт асуудаг гайхалтай. За одоо хоёлаа менторийн карьер, менторийн туршлагаас ярилцъя. Нэлээд олон хөтөлбөрүүд дээр ментороор ажилласан, одоо санал аваад ажиллаад байдагтай. Тэгээ өөрөө мэдээ яж хаад ментор болсон. Тэгээ сүүлийн хэдэн жил хичнээн одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ментороор ажиллав. Менторийнхээ туршлага дээр одоо ямар туршлагыг нэмэв? Ментор сараа бас одоо хэрхэн одоо өөрийн гэсэн ажиллах зарчимтай болж одоо өөрчлөгдөв гэдэг. За яг хуу ментор дээр бол нөгөө авзиуртайгаа хамтраад 19 онд юм хөтөлбөрүүд дээр ментороор орж исэн. Тэгэхэд тоолж явах нэг 50 орчим захирлуудад ментор хийсэн байлээ. Тэгээ тэн дээр бол яг эрэгтэй эмэгтэй нас хамаагүй угаасаа нөгөө юутай хөтөлбөр учраас нөгөө залуучууд маань нэлээ орж ирж исэн.
А сүүлийн 4 жил болохоор EBRD-ийн эмэгтэй бизнес эрхлэгч зориулсан менторийн хөтөлбөрт мэдээж баг ингээд аюу олон эмэгтэйчүүд хамрагдаж байгаа. Тэр дотор яг ингээд оноос нь нэг ментинүүд өгдөг. Тэгээд би чинь 4 ментитэй. Тэгээд бас хөөрхөн бизнесүүд нэлээд хөөрхөн явж идэг. Тэгээд яг уу бас нөгөө ментор ментигийн харьцаан дээр бас юу юм бэ лээ? Илүү нөгөө бид нар coachable гэж ярьдэн шүү дээ, тий. Хүн ингээд зөвлөгөө өгөхөр тэрийг ингээд шингээж аваад эсвэл ингээд ярилцж явах дунд ингээд өөрөө яг шийдлээ өөрөө олоод тэгээ тэрийг ингээд хийгээд явж явах чадварууд бас аюул чухал гэдэг юм билээ. Тийм зүйл харсан. Тэгээд ментинер маань бас аюул хөөрхөн явж байгаад миний хувьд аюул баяртай байдаг. За тэгээд бас манай бизнесийн бас давуу талуудаас зарим нь одоо манай бүр харилцагч болсон байгаа. Тэр бас надад аюул одоо ингээ манай бүтээгдэхүүнийг тий ашиглаад бизнесээ илүү дараагийн түвшинд гаргаад борлуулалтаа нэмээд явж байгаа иймэрхүү бас харилцаа ментор менти байсан ч бас бизнес дээрээ эргээд тий нөгөө харилцагч хамтрагч болоо явж байгаа юм тохиолдлууд байсан. Тэгээ сая зүгээр одоо нөгөө ямар менторийн хувьд өгөөж нь ямар байсан гэдэг нөгөө ментинер нь хэлэх байх гэж бодож байна. Гэхдээ сая надад нэг ийм юу бодогдлоо. Би 19 онд ментор хийж яхад манай нэг даатгалын салбарын гүйцэтгэх захирал залуу байсан. Яг тэр үед даатгалын салбарт гүйцэтгэх захирал хийж исэн. Тэгээд нэг 2-3 сарын дараа менторийн хөтөлбөр төгссөний дараа надтай уулзсан байхгүй юу? Тэгээд яасан гэсэн чинь хашир ажилласаа гарсан байсан. Тэгээ хувийн бизнес хийхэр болоод тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэхээр зүгээр ингэж хэлсэн. Би ингээд тантай уулзаад тэгээ ингээд харангуйтай яг тэр үед бол би амар юм зааж өгсөн гэдэг мэдрэмж бол надад төрөв. Гэхдээ тэр хүнд би айгүй итгэл өгсөн юм байна гэж үзсэн. Яасан гэхээр би таныг хараад та ингээд өөрийнхөө бизнесийг эхлээ явж байгаа юм байна. Би чи нөгөө 19 онд эхлээ явж ирсэн. Тэгээ өөрийнхөө бизнесийг эхлээд одоо ингээд явж байгаа та ингээд надад юм боломж байдгийг харуулад тэгээ та ингээд бизнесээ эхлээ явж байгаа юм чи би ч гэсэн чадах юм байна гэж бодоод би зориг шулуудаад ажилласаа гараад шинэ бизнесээ эхэллээ гэд. Тэгэхээр магадгүй ингээд хүн болгонд янз бүрийн нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна. Сара өөрөө хэдэн ментортэй вэ? Би ч одоо ингээд за яг тэд гэхгүйгээр миний бүр хамгийн анхны нөгөө менторингийн хөтөлбөрт орж яхад миний ментороор Инх Отгоо байсан. Нөгөө оюун гэрэл тэгээ нөгөө ногоонууд нь ламын манд зохиогч. За тэгээд тэр шунхлаа группийн гүйцэтгэх захирал Батгшиг гээд ингээд 3 ерөнхийдөө албан ёсны ментор тэр үед. За тэгээд тэр 3-аасаа мэдээж маш их юм одоо мэдээлэл авч тэ нөгөө зөвлөсний үндсэн дээр ер нь бол ингээд бизнесээ байгуулсан байгаа, үүсгэн байгуулсан байгаа. За тэгээд ер нь бол бас онлайнаар дагдаг зөндөө хүмүүс байдаг. Янз бүрийн чиглэлд тэ. Янз бүрийн чиглэлд ингээд онлайнаар дагаад тэр хүнийгээ хараад ерөнхийдөө тэгэл бусдаас нэлийн суралцдаг да. Ментор болгоныг өөр ингэсэн арга барилтай байдаг шүү дээ. Сарагийн яг баримталтайг барьдаг арга нь юу юм? Би илүү нэгэл өөрөөр нь илүү их яриулаад тийм. Тэгэл аль болохоор нэг зөв асуулт асуухыг л аюу хичээдэг. Тэгж жагаад асуулт асууж жагаад өөрөөр нь шийдлийн хэлүүлэхийг л ер нь бол нэлийн зорддог. Тэгжээт нэг хүн ингээ өөрөө шийдлээ олчингуудаа тэрийг хэрэгжүүлэхдээ илүү нөгөө ихтгэлтэй байдэн штэ. Тэрээс хин нэгэн хүн чи ингэж хийх ёстой. Чи яг ингэ гэх юм бол бас тэрийг бол бас ингээд шууд хүлээж авдаггүй учраас асуултыг л зөв асууж суръя л гэдэг л ийм арга барилтаар ер нь л ярилцдаг. Эмэгтэй удирдах ажилтан хүнд тохиолддог хамгийн нийтлэг бэрхшээл юу байдгийг өнгөрсөн хугацаанд одоо үнэхээр энийг би давж гарах болов гэдэг тийм одоо бэрхшээл тохиолдож ирсэн үү? За би чинь бас харьцангуй тийм бэрхшээл гайгүй. Яг нэг юм миний хувьд зүгээр тийм эрэгтэй эмэгтэй гэдэг ялгааг нэг сайн нэг мэдэрдэггүй гэдэг юм уу? Ямар ч хүн байсан хамаагүй ингээд юм ярьцдаг тий. Жишээлх юм бол одоо ингээд ажил хэргийн шугамар тий нэг компани захирал дээр яваад орлоо гэхэд эрэгтэй хүн ишвэл байж явах юм бол тодорхой хугацааны дараа надад нэлээд хэдэн удаа хэлж ирсэн. Би ерөнхийдөө эрэгтэй үнтэй яриад байгаа юм уу эмэгтэй үнтэй яриад байгаа юм уу гэд. Тэгэхээр яг тэнд нөгөө нэг эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр тухайн ярьж байгаа хүнтэйгэл нэг юм ярианы vibe нийлээл ярьцдаг юм шиг байгаа юм. Яг эмэгтэй болохоор л би ингээл аягүй амжихгүй, эмэгтэй болохоор л би энийг чадахгүй нэ гэдэг тийм бодол ер нь бол бараг төрдгөө. Тэгээ тэр ч утгаараа одоо би бас энэ эмэгтэй залуухан бүсгүүчүүдэд юу гэж хэлдэг вэ гэхээр илүү зоригтой карьер хий гэж боджээ. Битгий ингээд нөгөө өдөр тутмын амьдралын нэг юм одоо өдөр тутмын бидний ажил байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн ажил руугаа ингээд шингээд алга болчихоо гэдэг. Тийм тэгэл карьераа бүтээ ажлынхаа хажуугаар амжуул.
Тэ нөхрөөсөө тусламж аав гэл. Тэ ер нь бол одоо яаж хувийн менежментээ хийж амжуулах вэ? Тэр чи одоо хувийн менежментээ хэрхэн зөв хийхтэй холбоотой шүү дээ. Тэрийг чи хүн болгон хийж чадахгүй. Тэгэхээр яаж хийвэл зөвөрөө жишээлбэл одоо жоохон тодорхой одоо яг ингэвэл ингээд хийнэ гэх. Тий. Би ч одоо ч нэг хүүхдэд том болоод учиргүй ингээд бүр нөгөө хүүхд зөөж мөөх гэл нөгөө ийм ажлууд дээр харьцангуй гайгүй л байна л да. Одоо яг жинхэнэ бизнестэй төвлөрдөг цаг хугацаан дээр явж байгаа. Тэгээд аав ээжээсээ бас их дэмжлэг авч ийсэн. Тэгээ ер нь бол зүгээр бусдаас аюу их дэмжлэг авч сурах хэрэгтэй юм байна л гэж. Ер нь бол би харж байгаа юм. Тэгээд нэг одоо би даасаа хүчрэхэд байх гад бусдаас тусламж гуйхгүй байх тохиолдол тийм. За би өөрөө чи гэх биш. Илүү ингээ бусд хүмүүсээс би яаж тусламж авч болох уу гэдгийг нэгдүгürt хармаар байна. Хоёрдугаарт тэр асуудлыг шийдмээр нь одоо заримдаа биднэрт одоо манай дээр тохиолдож байгаа нэг хүүхэд харах хүн байхгүй гэд. Тэгэл ингээл гэртээ хүүхдээ хараад суугаад байгаа байхгүй юу. Тэгээ би одоо манай түрүүнөө декреттэй авсан 4 одоо залхуу охтууд байна штэ. Тэгэл тэр идэд би одоо хэлж л байгаа байхгүй юу. Одоо гэртээ суухгүй шүү. Тэгэл ингээл хүүхэд харах хүн байхгүй гэл гэртээ суугаад идэг те. Чи яаж хүүхэд харах хүн болох вэ? Хэн бэж болох вэ те? Хүүхдээ яаж харж болох вэ? Тэрийг ингээ бод. Тийм тэрийг ингээд бодохын тулд чам зориг хэрэгтэй. Тэгэхгүй ингээл би хүүхдээ харна гэж суугаад ивэл ямар зориггүй хүүхдээ л харах гэж байгаа юм чи гэртээ суугаад энэ цаг хугацаа ямар хурдан өнгөрж ийн тий эргээд ажилдаа ороход ур чадвар чинь дахиад ингээд нилээн ингээд муудсан байх учраас одоо өнөөдөр ингээл AI гэж ярьж хахад бид нар өөрсдөө сургаагүй ингээл байж ах юм бол одоо соцрогдох гээд шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол тэрийг тэгжил хэлдгийн тэгээд нөгөө Шерил Сандербергийн нэг Ленин гэдэг ном байдсан шүү дээ өөдөө тэмүүлэл гэдэг. Тэр номыг ер нь бол би хүмүүст аюу унш гэж хэлдэг. Энэ номыг л унш. Тэгэх юм бол энэ дотор чи тэг ингээд нөгөө яаж энэ одоо тий амьдралд амьдрахын зорилготой байхын гэдгийг чи номноос олж унш. Ер нь бол ингээд одоо манай ер нь нийт ажилтны баг 99% нэмэгтэйчүүд дандаа охтууд дандаа 20 эдтэй охтууд байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ингээд илүү заримдаа ингээд өөрөө хэлээд харваа сүлд ингээд айгу олон хэлгэр тийм ч бас өгүүлсэн болно шүү дээ. Бараг л ээж юм шиг байдгийн шүү дээ. Ер нь бол тийм тэгэхээр заримдаа бол ингээд за чи яг энэ номыг унш гэд илүү ном уншуулдаг. За чи тэр номыг нэг заримдаа би бүр өөрөө авч өгöd уншил. Манийг очиж уншиж өрөдөр гээд. Тийм тэгжил одоо эмэгтэйчүүдийг илүү хүчтэй байлгах гэж. Тэгээ сараа захирал мэдээж хүн харахад бол маш хүчрхэг бизнесмен эмэгтэй. Гэхдээ бас эмзэглдэг зүйл байдаг баг. Тэгэхээр хүчтэй байх, эмзэг байхынхаа тэнцвэрийг яг хувь хүнийхээ хувьд яаж хадгалж тэнцвэрээ барьж авд юм бол. За одоо наад чи яг миний бүр огт чадахгүй байгаа хэсэг. Тий, ер нь бол нөгөө нэг юм ажил амьдралын баланс тэргээд зүйл байгаа штэ. Тэрийг одоо би ер нь бол барьж чадахгүй байгаа байхгүй юу. Тий. Тэгээ одоо 26 онд энэ ажил амьдралын баланс гэдгийг би яаж барих юм гэдэг дээр одоо дахиад нэг зорилт өөр дээрээ тавьсан байгаа. Тэгээ одоо ингээд ажилгээд байхгүй илүү ингээд саний тий. Илүү нөгөө хувийн талаасаа бас өөрийгөө яаж сэтгэл зүйн хувьд тий болон одоо бие бялдрын хувьд хөгжүүлэх ёстой юм гэдэг дээр нэлээд анхаарч байна. Түрүүн зориг байд ярьлаа. Гэтэл нөгөө яг ингээд хүүхдээ гэртээ хараад ингээд сууж байгаа эмэгтэй маань өөрөө ингээд юм ажилдаа орохыг яарахгүй байх тохиолдол. Эсвэл одоо ингээд хүүхд ажилдаа орох цаг нь болсон байсан ч гэсэн хүүхэд харах өнгөөсөө болоод ингээд ажилдаа орж чадахгүй байгаа эмэгтэй ч зөндөө байдаг те. За тэгэхээр нөгөө зоригтой бол гэлдэг. Гэтэл нөгөө зоригтой болж чадахгүй байгаа амьдралынхаа утга учирыг олж чадахгүй байгаа бас эмэгтэйчүүд зөндөө байдаг л да. Тэгэхээр сараагийн одоо яг амьдралын утга учир яг юу вэ? Утга учираа олохгүй байгаа эмэгтэйчүүд ер нь юу гэж хэлэх вэ? Юу гэж хандаж одоо зөвлөх вэ? Тэг яг зүгээр тодорхой цаг хугацааны дараа би хэн байх юм бэ гэдгийг аюулсан бодмоор юм шиг санагддаг. Тэгээд миний хувьд болохоор би бас нэг Австралид сурсан нэг юм он жилүүд манаас их аюул адал явдалтай байсан. Ингээд бусад хүмүүстэй харьцуулахад бас би жоохон хэцүүхэн ийм давааг жоохон туулсан яг өөрөөсөө л болж байгаа байхгүй мэдээж тий. Тэгээд тэнд ингээд яг нэг өөртөө ажиллах юм юмнууд гардыг байлээ. Тэгээд тэр асуудлаа даван туулах гад нэг юм сэтгэл зүйн асуудлаа даван туулах гад би нэг юм бясалгалд ингээд явж исэн байхгүй юу. Ширээ бясалгал хийсэн баха. Ер нь бясалгал йог гэдэргээл тий нөгөө ер нь хүнд хамгийн хэцүү юм чинь сэтгэл зүйн л асуудал гэдэм байлээ шүү дээ. Тийм тэгээ явж байхад яг тэр юун дээр ингээд яг ингээд нэг юм 80 настай үеийг ингээд төсөөлүүлж байгаа байхгүй юу. За ингээд нэг 80 настай чи эмээ болсон байна. Гадаа ингээд айгүй гоё ингээд тий ингээд нэг юм налгар сайх өвдөр ингээд гадаа сэлдээ сууж ингээл ингээд яг тэр цаг үе рүү ингээд гоё ингээд авэцсан тэр багш өөр айгүй мундаг байсан. Тэгэл би ингээд яг тэр нэг юм момент руу очиод хүн ингээд бодохоор ерөнхийдөө юу л яд юм бэлээ.
ер нь хүн өөрийн гэсэн хийсэн бүтээсэн юмтай л байх хэрэгтэй юм л. Тэгэхээр ямар одоо сүүлийн үед чинь ингээд тэгэхээр чи би ямар юм хийж бүтээх юм хэр хүн болгонд өөрийн гэсэн тэр бүтээх чадвар юм уу хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нэг өөрийн гэсэн хийсэн бүтээсэн юмтай болъё гэд ингээд хүн явах юм бол тэрнийхээ төлөө яг хүн зүтгэдэг. Жишээлх юм бол ингээд за би одоо олон жил ярьж гинөө нэг ном бичиж гээд. Гэтэ ингээл амжихгүй л байгаа дээ. Тэгэл ном бичнэ гээл дотроо бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ном бичигээд би нэг ямар нэгэн байдлаар би ном бичнэ. Гэтэ өнөөдөр юм маргааш юм уу бүүм. Гэтэл би заавал бичнэ гэл өөртөө амлцсан тий. Энэ бол миний нэг бас нэг ингээл зорилтуудын нэг ингээл явж байгаа. Тэнгүүд яг энэтэй холбоотой ингээл мэдээлэл өнгөрөөд би яг шүүрдэж авдаг байхгүй юу. Миний номны нүур яг иймэрхүү ил гоё юм байна гэл тийм. Эсвэл би номынхоо гарчиг нэрээ ингэж өгвөл энэ ном яг гоё юм байна гэдэг ч юм. Эсвэл ингээд нэг ном уншчихэл формат нь айгүй гоё ингээл үсгийн фонд монд нь том юм байвал яг ийм фондоор номоо хэвлүүлэл гоё юм байж гэдэг юм. Ингээл тэр болгоныг тэмдэглэж аваад ингээ ерөнхийдөө яваад. Тэгэхээр ер нь бол зоригтой байх юм бол яг ингээд хажуугаар явж байгаа боломжуудыг хүн яг ингээл аваад идэг. Зориггүй байх юм бол боломжууд өнгөрөөл энэ угаасаа зориггүй хэмжээний хажуугаар нь яваал энэ тий. Тэгээд тийм болохоор ямар нэгэн байдлаар илүү зоригтой байгаад тэгээд хүн эргээд харахаар одоо бид нар ч гэсэндээ би ингээл эргээл харъя л да би 25 наснда юу хийсэн. За 35 наснда юу хийсэн ингээл зүгээр бодъё гэж бодоход тодорхой юм бүтээсэн байвал тэр чинь өөрөө айгүй хувь хүний үед айгүй сэтгэлд айгүй бахархалтай л байдаг зүйл юм билээ. Тэгээд тэр бүтээснээрээ өөрөө ингээд урамшиж байгаа бол дараагийн том давааг давхад тэр нь яг чухал хэрэг болно. Ягаад тэгэхээр би энийг чадсан юм чинь дараагийг чадхад гээд тэрэнд илүү ихтгэл найдвар ирж байгаа учраас хүн итгэж л байвал угаасаа бүтгүй юм байхгүй юм шиг л шүү дээ. Хүн одоо өөрийгөө би хэн байх вэ гэдгээ ингээл бодох хэрэгтэй гэж тэгдэг. Гэтэл хүн болгоом бас ингээд шууд тэрийг бодоод за би яг ийм хүн байх хэрэгтэй гэдэг өөрийн ерөнхий имижээс гаргаж чаддгүй. Тэгэхээр нөгөө талаасаа хэн биш байж болох уу те? Би хэн биш баймаар байна гэдгээ бодчихвол бас айгаа нөгөө тийм юм хүн биш баймаар байна гэдэг ингээд гараад ирдэг те. Тэгээ нөгөө сарагийн үед яг ингээд хэн биш баймаар байна гэдгээ бодож исэн тохиолдол лээсэн үү? Байсан. Тэр яг тэр нөгөө нэг моментод би хэн биш баймаар байна гэдэг бол яг миний яг хүчтэй баг баймаар байна гэдэг мянган шалтгаан байгаа шүү дээ тий. Гэтэл баг яг саяны ярьдаг чинь бол нэг цөөхөн шалтгаан байгаа бол би ингээд өөрөөдөө тулгарсан асуудлыг даван тулж чадахгүйгээр бууж өгөх бол надад хамгийн гутамшигтай байсан. Яг тэр ингээд нэг юу очсон гэсэн шүү дээ тий. Очиод ингээд 80 настай хүн сууж исэн чинь би энэ асуудлыг шийдэж чадаагүй тэнд ингээд үлдээгээд асуудалтайгаа үлдсэн тэр ингээд нэг юм мэдрэмж яг байсан байхгүй. Тэнгүүд хүүе би эзэж ингэхгүй дээ ийм мэдрэмжтэй ингэж одоо олон насалж ингэж байх нь айгүй утгагүй юм байна. Тэгэхээр асуудлыг гарсан л бол би яг тэрнийхээ ард гардаг л байх ёстой юм байна. Тэгэхгүй бол дараа нь яг ингэж харамсах юм байна. Хөө ингээ эргээ харахад би тэрийг яагаад шийдэж чадаагүй би яагаад тэндээ үлдсэн юм бол гэдэг бол боломж ягт чинь хийж. Тий, яагаад ингээ үлдсэн. Гэхдээ тэр үлдээд байгаа шалтгаан нь зүгээр л өөрөө өөртөө л ажиллах асуудал шүү дээ. Ер нь юм тийм л юм билий. Би өөрөө л тэр асуудлыг даван тулах байтал бусдаас ч юм уу өөр нэг юмнаас шалтгааныг хайгаал тэндээ асуудалтайгаа үлдэх бол миний хамгийн одоо дэвчиж боломгүй асуудал байсан учраас ер нь бол нэлээд цаашаа явсан тий. Би бас нэг эмэгтэй хүнийг ядарч явааг харахад одоо надад хэцүү байдаг байхгүй юу. Тэгээ эмэгтэй хүнийг ядарч явааг харахаар нэг юм ингэж явж болохгүй дээ гэдэг юм сэтгэл имзэглэм байдаг, тусалчих юмсан гэж боддог. Гэхдээ заримдаа яаж туслахаа мэддэггүй. Гэтэл тэр хүн бол эцээст өөрөө өөртөө туслах штэ тий. Тэгэхээр нэг юм уучраа болохгүй байгаа, утга учраа болохгүй байгаа тий. Өөрөө өөрийгөө хайгаа явж байгаа одоо эмэгтэйд юу гэж хэлэх вэ? Ганц зүгээр л одоо ингээд нэг жоохон бусдын дүүхийг сонсол гэж хэлээ та. Бусдын дүүхийг сонс. Тий. Тэгээд тэр хүн өөрөө авахыгаа аваад хаяхыгаа хаяа штэ. Тэр донд маш олон гоё санаанууд байна гэж бодож байна. Сараг одоо яг хэцүү үед дөнгөж эхэлж явах үед бол тэгвэл босгосон арай өөр болгосон өөрчилсөн тийм түүх байгаа юу? Одоо тэр нөгөө нэг яг өөрөө асуудлаа шийдээгээд ер нь жоохон эрэл хайгуул хийх хэрэгтэй. Тийм тэгээ эрэл хайгуул хийгээл явж байгаа л одоо түрүүний одоо ер нь бол нөгөө нэг яг тэр нэг Австралид сурж явах үеийн тэр нэг сэтгэл зүйн асуудлаа даван тулах гал явж явах үед надад зүгээр бясалгал илүү тусалсан. Бясалгал бол зүгээр надад ингээд нөгөө арга техникээр ингээд
намайг өөрөө өөртөөгөө л ажиллуулж өөрөө өөрийгөө ойлгоход л дэмжиж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэр зүйлээс би өөрөө тэрийг олж хараад өөрөө даван тулал явсан л одоо миний хувьд одоо эргээ харахад бол яг тэр үед тэрийг би үлдсэн байж шүү дээ тий. Тэгмэл өнөөдөр хоёулаа ч гэсэн ингээд ярилцаа сууж байгаа миний зам шал өөр газар байх байсан баг гэж бодож байна. Хүн ч тэгэл дандаа ирч хүчтэй ухаантай явдгүй юм байна шүү дээ. Тэ заримдаа бол ухаан мутаа уягаар нь буруу шийдвэр гарган сэтгэл санаа бас ингээд их тийм таагүй болно те өөрөө өөртөө итгэлгүй болно. Тэгээ тэр үед ингээд нөгөө хинээс тусламж гуйх юм, хинээс зөвлөгөө авах юм. Тэгэхээр нэг гарын дор те байдаг нэг хэдийн байгаа штэ ширээний ном, эсвэл сонсдог подкаст те үздэг одоо кино ч гэдэм үү те. Тэгээ хизээч ууддггүй. Тэгээ тэрийг үзчихээр ингээд нэг гоё одоо нэг сэргээш авдаг те. Тийм зүйл байгаа юу. За миний болохоор нөгөө ширээний хэдэн ном байдгийг. За дээр нь яг нөгөө үздэг хэдэн киноны нэг нь одоо нөгөө Joy гэдэг кино байдаг байхгүй юу? Нөгөө QVC-ийн үүсгэж байгуулагч тэр эмэгтэй шүү дээ. Тэрийг үзчихээр би ингээд шууд өөрчлөгдсөн. За тэгээд нөгөө сонсдог подкастууд болохоор бас нэг философи гэдэг подкаст байдаг. Тэгээд нэг гадаадын хэдэн подкастуудыг сонсдог. Тэгээд бас нэг хүмүүсийн түүхийг сонсгоо гэнт ингээл за энэ хүний ийм боломжийг олцсон юм чи асуудлаа ингэ шийдсэн юм чинь те ингээл ингээд шууд сэргэгдэлтэй тийм одоо нөгөө өөрийнхөө учрыг аюу амархан болоод өөрийгөө сэргээдэг тийм ямар одоо түүлсүүдийг хэрэгэлдэг вэ? Ер нь бол ихэвчлэн подкаст сонсдог. Тийм тэгээд би чинь өөрөө нөгөө бас нөгөө бизнесээ сурж исэн тэгж яхта нөгөө бизнес хийх бас аюу их тийм хүсэл эрмэлзэлтэй байх үедээ бизнес үүрэг гэд нэвтрүүлэг сонсч байсан байхгүй ингээд сонсдог байсан. Тэгээд тэр бизнес үүрэг нэвтрүүлэгч бас нэлээд эртний нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд тийм нэвтрүүлэг байдаг гэдгийг мэдээд ингээд яг ингээд дугааруудыг ингээд эхнээсээ сонсч эхэлсэн байхгүй юу. Тэр дугаарууд дээр яг л одоо Монголын 25 жил 30 жил болж байгаа тий энэ бизнесүүдийг босгоцсон одоо бизнесийн үүсгэн байгуулагч нарыг ярьцлага өгсөн. Тэгээд тэнд ингээд яг хүн болгонд л асуудал байгаа шүү дээ. Ер нь бол асуудалгүй гэж юм байвал тэр өөрөө асуудал гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгоны асуудлаа шийдсэн арга барил өөр, хүн болгоны нөхцөл байдал өөр. Тэгээ тэр болгоныг ингээд сонсоод ахаар за энэ асуудал бол угаасаа л эргэл ёстой асуудал, би нэг шийдгэл ёстой юм гэдгээр байдлаар ингээд хүлээж аваад тэгээд нөгөө бусдын юмныг сонсонгуудаа өөрийнхөө ингээд асуудалтай жишээлбэл ингээд харьцуулж харангуудаа за минийх бол арай амархан юм байна гэж боддог ч юм эсвэл заримдаа илүү ихтгэл олж авдаг. Энэ хүн чинь ийм амар одоо тий асуудлыг ингээд шийдсэн байхад би бас ингээд чадах юм биш үү? Эсвэл асуудал угаасаа байдаг юм байна штэ. Энийг л би шийдчихэж ард нь гарах юм байна штэ гэдэг зүйлээр ингээ ерөнхийдөө урам авч исэн. Тэгээ яг тодорхойгүй байдлаас ер нь хүн аюу их айд юм билий. Юм ингээд тодорхойгүй байх тусмал аюу их айдастай байдаг тийм. Тэгэхээр яг асуудлаа ингээд баг багаар шийдээд ахаар тэр айдсууд ингээд арай ингээд баг олдог. Бизнес эхлэх үед бол айдас бол маш их байд юм бил. Бизнесийн эхлэх үед тодорхойгүй юмнууд маш их. Тэгээ ингээд жишээл том компаниуд тэр бизнес төлөвлөгөөг л ярьж байгаа. Яг одоо ч гэсэн ингээд компаниуд бизнес төлөвлөгөөгөө батлаа тийм ингээд явж байгаа яг нэг шинэ он гараа явж байгаа. Тэгээд ингээл бизнес төлөвлөгөөгөө баталдаг штэ. Тэгэхээр шинэ бизнес дээр бизнес төлөвлөгөө гаргана гэдэг бол айгу эхний 3 жилд бол надад бол айгу оновчгүй байсан. Ингээл тийм олох гэдэг орлого нь ингээл яг ингээл нэг төлөвлөсний дагуу ингэж явна мом гэсэн юм байхгүй. Эсвэл унаад эсвэл бүр амар ихсэлтэй тэр олгон дээр ингээл яг нэг бизнес төлөвлөгөөгөө бариад яг энэ шиг явна шүү гэл тэгэхэд бас л яг нэг чангал байсан л да. Тэгэл ямар ч байсан л нөгөө харилцагчийнхаа л хамаг одоо тий ихтгэл найдварыг л алдаж болохгүй байх нэг юм үндсэн зарчим гэж байгаа. Тэгээд байгууллага бас байгууллагатаа үнэт зүйл гэдэг юм хамгийн түрүүнд тодорхойлсон. Үнэт зүйл одоо барих ёстой зарчим гэдгээл багийнхантайгаа хуваалцсан байхгүй юу. За хэдүүлээ юу ч болж исэн яг энэ зарчмаа бодож иж шийдвэр гаргана шүү. Одоо жишээлх юм бол энэ саяны жишээ хэрвээ ярина гэвэл манай дээр одоо яг явж байгаа процесс дээр ийм байдаг байхгүй юу. Одоо бид нар чинь ингээд аюу хариуцлагатай ажил хийж идэг. Ингээл одоо онлайн бүх ингээл сувгуудаар харилцагчд үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэнгүүд манай нэг ажилтан нэг цаг хоцроод ирэх хэрэг байхгүй юу. Би тэр хүнийг хоцроод ирэхэд тэр олон дуудлага чатанд хэн хариулах юм те. Тэгтэл тэнд чинь ингээ хүн хүлээж байгаа те шууд үйлчлэгийг авахгүй байж байгаа. Тийм учраас биднэрт би одоо ингээд хоцроод очих гэж байна. Би өнөөдөр чөлөө авъя гэдэг бол одоо манай компани яадаг үйл ажиллагааны онцлогоос болоод энэ бол хүлээн зөвшөөрөх ямарч боломжгүй байхгүй юу. Тийм болохоор бид нар нөгөө нэг юм эрдэстээр аягүй анхаарлаа хандуулдаг. Тийм тэгээд яг чи энэ сард яг ингээд тавигдсан хуваартай ерөөсөө яг тэр хуваарандаа ажиллаад
ямар ч хоцролтгүй байх юм бол эрзийн урамшуул гэдээ бас аюу хөөрхөн нэлээд ажиг мөнгө ингээд байж идэг байхгүй юу. Тэнгүүт чи энийг авах боломжтой гэд. Тэгээд тэрийг ингээ гаргацсан. За тэр нь бол ингээ аюу хөөрхөн мөнгө байгаа байхгүй юу. Тэгэнгүүт манайхаа ингээ яаж нэхэр ингээ санал гаргах. Бид нар бас нэг ажилтнуудынхаа дуу хоолойг аюух сонсдог. Ер нь бол би энэ компаниа илүү гоё юм одоо нэг юм уламжлалт ингээд нэг юм одоо бас бидний ярьдаг ингээд яг нэг Монгол аргаар биш. Одоо юун төлөө том корпорац би чинь бас өөрөө карьер хийгээ тэнд олон соёлтэй ингээд ур чадварууд байгуулгын соёлтэй энэ болгоныг ингээд суралцсан байлээ. Энэ компани дээр бас ингээд шингээх гэж үзэн. Тэнгүүд манайхнаас ингээд санал гарч байгаа. За ажилтнуудынхаа дуу хоолойг сонсъё. Юу одоо сайжруулмаар байна? Та нарт яамаар байна гэдгсэн чинь уян хатан баймаар байна. Тэ уян хатан баймаар энэ ганц өдөр өвдөж олно шүү дээ тий. Би ганц өдөр өвдмөр байна, ганц өдөр чөлөө авмаар байна. Энэ Улаанбаатарын төвжирлийг хараад би ингээ яалтчгүй яваа 30 минут хоцорчлоо. Тэгээ уян хатан байгаад би энэ эрцийн урамшуулыг авмаар байна. Авчмаар байна шүү дээ. Нэг удаагийн ийм юу гаргал та тий. Ингээ боломж гаргал та гингүүт тэгэл ингээл хүнээ ботхоор өгмөр юм тийм үү. За хүүргээ 5 минут хоцорсон юм чи өгчий. Гэтэл энэ уян хатан гэдэг чи өөрөө нөгөө талд амар замбраагүй. Тэгвэл огт хоцроогүй хүн яах юм? Гэхдээ нөгөө тэгвэл хоцорсондоо өгөөл ах юм бол хоцроогүй хүмүүс нь ямар ч бенефит авахгүй. Тэгвэл би хоцорч болох юм байна гэж бүгдээрээ ташираар нөгөөд рүүгээ яваад орчин. Тэгэхээр яг энэ дээр бол яг зарчмаа барихаас өөр аргагүй болчдөг. Яг зарчмаа л барьдаг. Яг тэрийг бодоод бас тий багийнхандаа илүү өндөр цалин аваасаа, илүү урамшуул мөнгө аваасаа гэдэг өчмөр байдаг боловч бидний үндсэн зарчим юу юм? Бид нар харилцагчтай амлцсан байгаа. Бид нар танаа хэрэглэгчийг танараас илүү халамжлана гэд амлцсан. Тэгэхээр тэр амлалтантаа хүрэхэд бол бүгдээрээ л онтой юм байх ёстой шүү дээ тий. Тэгэхээр тэн дээр ингээл бид нар яг за sorry яг зарчим л бол зарчим. Хэрвээ ингээд эн чи өөрөө ингээл уян хатан гэвэл юу ч байхгүй болно үсттэй тий. Тэгэхээр иймэрхүү юм дээр бол яг тас байдаг. Гэтэ манайхан энэ дээр эхлээд ингээд шинэ минь хүн орж ирэхээр ойлгохгүй байддаг ч юм уу тий амар хатуу байна гэл тэгдэг бол сүүлдээ энийг ойлгочдөг. Энэ чин угаасаа яг байх ёстой үндсэн зарчим гэж юм байгаа. Энийн ард энэ чинь миний асуудал биш маш том асуудал явагдаж байгаа учраас гээд тэгээ энэнийг одоо шил хэлэхэд яг зарчмаа л илүү байна гэсэн үг тий. Танай ажилтнууд тэгвэл хувийн сахилгаат өндөртэй үйлсэлдэг тий. Танад ажилласан хүмүүс бол маш сайн сахилгааттай болох нь шүү. Тэгэхээр тий ер нь бол яг хуу манай компанид ингээд ажиллахаар хүн ингээд нэг алсын зайнаас хүмүүстэй ингээд харилцаж байгаа айгу амархан ажил гэж бодож орж ирдэг. Гэтэ яг үүндээ амархан биш. Энэ бол маш хэцүү ажил. Тэгээд манай хүмүүсээр бүгдээр үнцэн ажилтнууд байдаг байхгүй. Бид нэр цагийн ажилтныг ерөөсөө ажилуулдаг. Ямар ч part time ажилтан байхгүй. Цэвэр үнцэн ажилтнууд. Тэгээ манайхаа яадаг вөхөр одоо наад зах нь яг тайм менежментийн хувьд өглөө энэ хоцрох төгжрөл мөгжрөл бүх юма бодолцоод нэгдүгürt ирэх нэ штэ. Тэгээ хоёрдугаарт болохоор мэдээж одоо нөө soft skill гэдэг зүйл аюу их яригдчихэж байгаа тий. Зөв ойлгох, харилцааны ур чадвар. Хүн ингээ юу асуугаад байгааг ойлгоод юмаа хариулчих. Тэрнээс ингээ хүний асуугаад байгаа асуултыг ойлгохгүйгээр яриад ивэл энэ чинь ингээд бас болохгүй байгаа. Тэгэнгүүтээ бид хэд ингээд маш олон ERP-нууд дээр ажилладаг байхгүй юу. Тэгэхээр чин манай дээр байгаа хүмүүс ингээд маш олон ERP-нууд дээр ажиллаад үзчихнэ. Тэгэхээр ингээд нөгөө одоо бид хэд яриад байгаа digital skill гэдэг зүйл яваад байгаа. Тэгэхээр энд бол нөгөө хэрэгтэй байгаа бүх скиллийг ингээд ерөнхийдөө сураад тэгээ ер нь хүний суралцаж ингээд нэг альва нэг ажлыг яг мэрэгшээд ингээд яг хийх нь нэг 3 жил юм шиг байгаа юм. Яг ингээд өөрийн болгоод даадах. Тэгэхээр энэ олон төрөл дээр ингээд ажиллахаар зарим хүмүүс ирээ шууд шантардیں۔ Өө чи амар хэцүү ажил юм биш үү? Би бол чадахгүй юм байна гэд. Тийм би бол чадахгүй юм байна гэд. Тийм тэгээ яг уу чадахгүй гэж байгаа хүнд яг бид нар итгэл өгч чи ганцаараа сурах гэдэг байгаа биш ээ. Бид нар хамтдаа чамайг сурах гэж байгаа. За тэгмүүд биднэрт итгээд манай компанид үлдээд яг ингээ өөрөөгөө багаар сайжруулж байгаа хүмүүс байна. Нөгөөдөл нь болохоор хараад мэдгүй одоо нэг зүгээр суун эсвэл амар амархан баг ингэж байж байгаа ажил гэж боддtiin үү. Тэгээд ер нь бол айгүй нөгөө ойлголтын зөрүү айгүй ихтэй гэдэг. Танай компанид ажилладаг хүмүүс бол их маш сайн сахилгааттай болт юм байна. За тэгвэл танай үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагчид танай компани ажилтнуудаас юуг сурдаг вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт гэвэл за манай ажилтнуудаас болохоор нөгөө шинэ хүнээ яг энэ одоо тэ сабагийн хүмүүс шиг бай гэдэг. Одоо зүйл дээр яг сургаж эхэлдэг юм билээ. За одоо ингээд бид нар чинь илүү virtual одоо хэсэг нэ штэ нэг салбар нь. Тэнгүүд яг нөгөө бич салбар байгаа штэ. Ингээд хүмүүстэй ингээд face to face харьцдаг хүмүүс байлаа гэхэд яг манай яг нөгөө үйл ажиллагаа чинь манахаас үйлчлэг авж байгаа байгууллагуудад ийм ил тод байдаг байхгүй юу? Одоо 24/7 би шилэн гэдтий. Тэнгүүд тэд нар ингээд манай платформ систем рүү ороод бид хэдийн үйл ажиллагааг
шууд сонсоод ямар бүртгэл хийсэн, юу гэж бичсэн гэдгийг сонсох бүрэн боломжтой байдیں۔ Тэгэнгүүт шинээр орсон ажилтнуудаа манай хүмүүстэй ярьж байгаа ярианы бичлэгүүдийг сонсоод яг ингэж яг ингэж харилцсан, мэдээлэл яг ингэж үг, яг энэ хүмүүсийг яаж хилээд байгааг сур гэд яг нэг сургалтын талбар нь илүү үлгэр дуурайл авах нөгөө example нь илүү болоод явж байгаа нь бол бас айгүй бахархмаар яг эдгээр шиг бай гэж тий. Дээрэс нь бид хэдийн хувьд бол за хариуцлага гэдэг бол номер 1 тийм. Тэгээд ямар ч юмаа цагтаа өгдөг. 3 дахь юм бол манай үйл ажиллагаа илүү системчилсан байдаг. Бүх юм илүү системтэй. За нэг манайх руу нэг хүсэлт илгээгээд манайх ч бас програм хангамжийг хөгжүүлэлтийн давхар гэдэг баггүй юу? Тэгэл хөгжүүлэлт хийгээд ингээд замбраагүй биш. Бүх юм тодорхой. Ямар суугаар яаж хандахын тэр нь хизээ хөгжүүлэгч дууссан гэдгийг нь яаж мэдэгдэхин, мэдгсний дараа зөв ажиллаж яах нүгүү гэдгээ тест хийх юм уу гэдэг энэ процессууд нөөрөө бүх юм маш тодорхой. Тэгээ яг тэр системсэн тодорхой юм дээрээ бид нар харилцагчаа ерөнхийдөө яг тэр л гол оруулж ирдэг. Ер нь бол яг энэ бизнесийг илүү системчилсан байж иж энэ олон хүмүүсээр яг нэг стандартыг хангуулж байгаа. Энэ том системийг одоо 7 жилийн дотор ингээд бүтээн гэдэг бол үнэхээр чадвартай удирдагч байна. Бахархаж байна. Тийм тэгээд бас хамт олон маань бас юу вэ? Мэдээж энэ ганц хүн бол хизээч энэ компанийг бас бий болгож чадахгүй. Тэгэл юм дандаа цаанаасаа хардсан болов гэж боддог. Хүн өөрөө зөв явж ивэл зөв хүмүүсийг илгээд юм бэ. Би ч одоо нэг амар дурхан бол шүтдэггүй. Гэхдээ ер нь бол нэг тийм юу байдаг гэж боддог байхгүй юу? Хүний ингээд үлдээж байгаа уулмар байна шүү дээ. Энэ хүн сайн юм үлдээгээд энэ муу юм үлдээгээд энэ гэдэг нь одоо карма гэж яриад. Гэхдээ тиймэрхүү зүйл байдаг гэж боддог. Тэгээ өнөөдөр хүртэл ингээд компани маань гоё ингээд өсөж хөгжөөд бас тодорхой хэмжээний хүрхэн нэр хүндтэй болоод ингээд явж байгаа нь бол ингээл надад дандаа юм гоё багийн гişүүдийн маань ингээд илгээсэн байл гэж би дандаа ингээ айгүй гоё хүлээж авдаг тэрийг. Тэгээд одоо хамт олондоо байгаа бүх зүйлдээ талархт юм байна тийм ээ. Тий. Тэгэл манай энэ одоо тий ингээл энэ мундаг энэ охтыг над руу ингээ илгээсэн биш тэгэл тий. Дандаа тэгж боддог байхгүй юу. Тэгээд талархаал инээдэг байх тий. Тэгээ заримдаа нөгөө түрүү яриадс нөгөө менторлно гэдэг чинь ажил дээр алхах жинхэнэ утгаар нь заримдаа жоохон хэтрүүлчихэд идэг. Одоо ингээд 7 хоног болгон бид нар ингээ гол юмнуудаа ярьж байгаа. Тэгээ бид нар өөрөө бас давхар түрүү нөгөө энэ хэрэглэгчтэй харилцах үеийн аутсорсингоос гадна Bittrex 24 гээд програм хангамжийн цогц шийдлийг компаниудад ер нь бол нэвтрүүлдэг. Ер нь бол ингээ хоёр үндсэн хэсэгтэй байхгүй юу. Тэгээд аль болохоор компанийнхаа үйл ажиллагааг бас захимжуулсан байгаа. Ингээд одоо эн чинь ингээл хүн олно гэдэг чинь өөрөө бас ингээл хэцүү байж тээ ингээл хүний нөөцийн оролт гаралт ихтэй. Тэгэхээр аль болохоор оронтойгоо нэмэхгүйгээр өнөөдрийн хүнийхээ хийгээд байгаа ажлын 30%-ийг яаж автоматжуулж болох вэ? Тэгэх юм бол нэг 30% орон зай нь гараад ирнэ. Тэрэн дээр шинэ ажил хийж болж байна. Үгүй бол нөгөө хүн маань шинэ ур чадварыг тэр хийдэг ажлынхаа оронд өөр ажил хийж илүү ур чадвартай болох гэдэг рүү илүү харж байна. Нэг тийм орондоогоо нэмэх гэхээсээ илүү. Тийм тэгэл тэрний ингээл юмд чинь ингээд хурлын ер нь бол цаг хугацаа аюу богинохон байдаг байхгүй. Ихэнх юм ингээд захимаар хийгээд тухайн үед мэдээлэл солилцоо өдөр бол аюу сайхан явна. Тэгээ хурал хийж идэл би чи гинт гिचэл заагаад эхэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт манай дээд захирлаа одоо болоо энэ чинь хурал штэ тэг хичээлээ туссан цаа. Тэгэхгүй бол яг нөгөө тухайн кейс дээр нь л нөгөө шууд үлгэж аваад чи ингэж болохгүй штэ эсвэл чи ингэж наадаа хийвэл ийм тийм гэл нөгөө юмнуудаа заагаад наадсан цагийн менежмент эдгээр яриад явчихгоот нөгөө хурал чинь илүү бүр ингээ шал өөр сэдвэрээ халиад заримдаа бол яг тэгэж ордог. Тэгэхээр намайг ингээ тат чангаж авах. Өө яг эндээ ирээ гэж. За. Тэгэхээр 7 жилийн дотор ийм том системийг бүтээн гэдэг бол ялцчгүй одоо хувь хүний хөгжлөлөө бол нэлээд анхаардаг хүний бас нэг юу л та ажил шүү дээ тий. Тэгэхээр яг хувь хүний хувьд өөрийгөө ямар системтэй, ямар зарчмаар хөгжүүлдэг юм бэ? За одоо яг уу асуудлаа шийдэх гэж л хөгжиж байна да. Өнөөдөр нэг асуудал тулгаруул тэр асуудлыг яаж шийдэх үү гэж шинэ ур чадвар тэ сурах хэрэгцээ шаардлага ингээл бий болчихж байна. Ерөнхийдөө нийтлэхээр бол би ном уншдаг. Гэтэ миний уншдаг ном уран зохиолын ном ерөөсөй байдгүй. Дандаа л нэг юм бизнесийн тий ингээл одоо тиймэрхүү номнуудыг их уншиж өөрийнхөө бизнес рүү ер нь ингэж буулгаж их уншдаг. Үгүй бол подкаст аяг сонсдог. Ян бүрийн подкаст. Сүүлд ямар асуудал тулгараад тэрийг шийдэхийн тулд ямар ном уншаад тэр номноос ямар аргачлалыг сураад тэр асуудлаа шийдсэн бэ? За сая нэг юм одоо нэг юм ном уншаад ярьдаг юм подкастууд байдаг шүү дээ. Тийм подкастыг бас нэлээд идэг дагдаг. Тэгсэн чинь тэн дээр нэг
үйл хөдлөх хөрөнгийн салбарт зориулаад ийм Америкийн нэг номыг орчуулсан байгаа байхгүй юу. Тэгээд орчуулад хэрхэн борлуулалт яаж сайн хийх вэ гэдэг дээр нэг юм ном байсан. Тэгээд тэр номны товч агуулгыг яг тэр подкастаас сонсонгуудаа номоо шууд захиалаад аваад дээр нь сайхан бичиж жагаад одоо ерөнхийдөө борлуулалтанд аягүй сайн ашиглаж байгаа. Тэр бол өөрийнх нь номынхын жишээ нь болохоор илүү үйл хөдлөх хөрөнгө одоо зархад зориулсан агентуудад зориулсан байгаад байгаа боловч яг цаад тэр нөгөө нэг ерөнхий тэр одоо тэр хилээд байгаа аргачлал нь бол ялгаагүй бид нар ч гэсэн аваад ингээд тэрийг ашиглаад ингээд байгууллагуудын захиралд одоо тийм програм хангамжаа зарах ч юм эсвэл үйлчлэгээ зарах боломжууд байгаа. Тэгээд тэн дээрээс нөгөө нэг яаж асуувал илүү ойлгомжтой вэ гэдэг нэг байсан санагдаад байна. Ямарсан ингээд нэг асуултаараа ингээд юм хар өнгөтэй ном байгаа. Тэрийг бол яг жинхэнэ ингээд нөгөө өөр дээрээ нэлээд дуршиж байгаа. Яг ингээд байгууллагуудад уулзалтанд явахаас би номоо эргүүлчихэд байгаа байхгүй юу. Эргүүлж харангуудаа за яг ингэж ингэх юм байна. Энэ яг ингээд эргэлзээд эхлэхээр нэг ийм асуулт асуу гэх. Тэр дандаа асуулт асууна. Ерөөсөө шууд хэлэх биш. Ингээд нэг ийм за ах уу байх уу гэж эргэлзээд байгаа ш. Тэр үед нь яг энэ асуултыг асуугаарай гэдэг илүү өөрт нь ингэж бодолт төрүүлэх асуултууд бид юм билээ. Тэгээд тэрийг нэлээд дуршаад байгаа. Тэгээд өөр дээрээ нэлээд үр дүн гарах юм бол одоо тэрийг ингээд хичээлийн ийм презентацийн ийм концепт болгоод өөрийнхөө ажилтнуудад заая гэж бодож байгаа. Тийм. Тэгээ магадгүй дахиад хамтарч ажиллаж байгаа байгууллагында ч гэсэндээ энэ мэдлэгээ хуваалцаад заах бүрэн боломжтой. Яг сүүлийн үед бол яг тэр ном бол надад аюул их таалагдсан. Маш энгийн гоё. Борлуулалт хийхэд гайхалтай. Аюул чухал ном байсан. За түрүүн ярьж байхад нэг тодорхойгүй гэдэг үг гарч ирсэн. Би тодорхойгүй зүйлд дургүй гэдэгтэй. Гэтэл өнөөдөр одоо нэлээд олон удирдлагуудын дунд тодорхойгүй байдал байдаг. За тэрнээс болоод нэг шийдвэр гаргалт удаашраад хүлээлт үүсгдэг. Тэгэхээр сараа захирал бол ер нь бол тодорхойгүй байдлыг үүсгдэг юм байна те. Хэрвээ тодорхойгүй юм харилцаа үүсэх юм бол энийг яаж зохицуулж, яаж одоо хяндл хийж зохицуулдаг вэ? Яг аль тийм нөгөө тодорхойгүй гэдэг бас нөгөө бидэд болохоор ерөнхийдөө юу яаж байгаа юуг яаж хэрхэн хийх вэ гэдэг ажлын дарааллууд аль болохоор бүх ингээд процессууд дээр гаргаж дандаа ингээд бэлддэг. За яав нөгөө ийм үг байгаа штэ бас одоо аль ном дээрээс уншснаас санахгүй байна. Нэг хүнд одоо нэг асуудлыг те хоёроос дээш удаа хүнд заагаал яриад тэр тухайн ингээд яригадаад эхлэх юм бол тэрийгэ гарын авлага болго те наа чи яагаад тэгэхээр дахин давтдаг процесс байна гэсэн үг гэдэг нэг юм зарчим байгаа даа шүү. Яг тэрүүгээр бид нэр ер нь бол за дараагийн ороод ирэхэд шууд энийг хараад алдаа мадаггүй ажиллаа хийх юм бэ гэдгээр ер нь л ажлын дарааллууд яаж хийх юм гэдэг гарын авлагуудыг бол манайхан бол маш сайн үйлдвэрлэдэг. Тэгэхээр тэр нь өөрөө яг юу яаж хийх гэдэг нь хүнд амар ойлгомжтой болонгууд тэрийг хэрхэн хэмжих үү гэдгээ ингээд бүх юма тохироод тэгээд би хэдэн төгрөгийн цалин авах уу гэдэг нь л амар ойлгомжтой байчаар ер нь бол хүмүүс амар стресстэй юм билээ. Тэгэхээр аль болохоор мэдээж бүх юмыг 100% бол шийдэж чадаагүй. Гэхдээ гол юмнуудаа ерөнхийдөө ингээд шийдсэн. Тэгээд одоо 26 онд ч гэсэндээ бид нэр 25 онд тэрнийхээ тодорхойгүй юмыг аваад ороод ирсэн байгаа. Тэгэхээр энэ ямыг 26 онд яаж тодорхой болох уу гэдэг дээр дараагийн юмнуудаа хийгээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг уу бид хэдийн нэг юм байдаг байхгүй юу? Яаж хийхин заагаад үгүй. Гэхдээ тэр нь ингээд юмтай. Одоо жишээд татах юм бол чи хэрэглэгчд аюу гоё үйлчлэх хэрэгтэй. Чи тэр хэрэглэгчийг амар гоё сэтгэл хамжтай байлгах ёстой. Тэгэхээр одоо би яг яах чих юм. Би яг яавал амар гоё ярьсан тооцогдох юм. Тэгээд намайг чи гоё ярьсан бэ нэгэд надаа гоё урамшуулах юм. Гэхээр энэ чинь амар тодорхойгоос чи гоё л яар гэдэл гэдэг те. Тэгэхээр энэ дээр ингээд чи яг энэ үг хэлхийг ийм ингээд өргөтгөлтөөр хилээд байх юм бол эн чинь гоё ярьж байгаа гэсэн үг. Тэгэл болоо. Тэр нэг амар тодорхой. Муухай ярьж нэгвэл чи энэ 3 үгийг хэлэхгүй л байвал бус нь бол чи гоё ярьсан гэсэн үг гэдэг юмнуудын тодорхой болгоод төхөр бүх хүмүүс тэр аягүй ойлгомжтой болоод эхэлнэ гэсэн. Менежментийн хувьд бол манайх чинь өөрөө бүх таскуудаа бас л нөгөө захим системээрээ үүсгэж явцдаг. Тэгэхээр тэрэн дээр таскуудаа маш ойлгомжтой бичиж өгнө. Маш ингээ яриад өнгөрөхөөр бас хүн ингээ ойлгоогүй үлдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ярьчаад би араас нь яг цагаа зарцуулаад бичдэг байхгүй. Би яг ийм юм хүлээж байгаа шүү. Яг ийм мимиг ингээд хийх ёстой шүү гэдэргээ бичээд тэгээд он сарын сонгоод тэдэн гэхэд дуусна гэдэг ингээ бүх юм програмаараа тэгээд явцдаг болохоор нөгөө ойлголтын зүрэ харьцангуй багтаа. Тэгээд гүйцэтгэлээ илүү яг ингээ захим дээр илүү датагаа цуглуулад байгаа учраас би өөрийнхөө үзмжээр хүмүүсийг өрсөө үнэлдэггүй. Яг л тэр тоо хэлнэ тий. Тэгэл болоо. Хоёлаа ингээд подкастыг хийх гээд энэ одоо байраа танай оффист ингээд одоо байршлаа тогтчулж байгаа танай ажилтнууд ингээд орж ирэл аюу дуулгартай тусалж байна л да. Тэгээ захирлаа маш их хүндэлтэй юм байна.
А гэж хэлэнгүүт БВ гэж хийчихсэн юм шүү дээ. Тэгэхээр сараа захирлын яг ингэж ажилтнуудтайгаа ажилдаг арга барил нь юу вэ? Ууралдгүй, бухимддгүй тий. За тэгээд алдаа гаргуул ажилтнуудаа бас яаж тэр асуудлын алдааг нь ойлгуулж шийдвэрлэдэг юм бол. За тий одоо ер нь нэр яг наад асуултыг чи асуусан чи би ер нь ингээ хувийн одоо ингээд нөгөө одоо нэг бизнес эрхлэгч болсноос хойш багийнхандаа ууралга нь харьцангуй багассан юм уу гэж бодож байна. Тийм. Тэгээд яг уу манайхан намдад хошин шогөлдоо. Гэхдээ яг үнэн ингээд нэг захирал 3 юм дээр л ууралдаг гэдэг. Манайхан тэгдэм захирал 3 юм дээр амар уурална гэдэг. Тэгсэн чинь нэгтгэх нь юу юм гэсэн чинь цэцгээ услааг бол. Орж ирэл цэцэг услаагүй үйл шууд тэгээ ууралдаг гинэ. Тэгээ хоёр дахь нь болохоор хийж чаддаг юм аа. Хийж чадхаа болчхоор. Заримдаа ингээд зааж өгөөд ингээд аюу гой ингээд жигдэрсэн байсан юм аа. Ингээд хойноос нь хөдөлгөөлөө за чадчихлаа даа гэд ингээд орхичхоор хэсэг хугацааны дараа хийхэ болцсон ч байдаг ч юм уу. Яг тиймэрхүү юм дээр бол яг уралдаг байхгүй юу? Чи ингээд хийж чаддаг байсан юм а яагаад хийж чадхаа болчихж байгаа юм гээд тий. За 3 дахь юм бол нөгөө яг хугацаандаа яг энэ нөгөө байх ёстой яг зарчмынхаа юмнуудыг мөрдөхгүй бол ерөнхийдөө яг уурална гэдэг ах биш дээ. Ерөнхийдөө зэмэлдэг. Тэгээд тэгэл нөгөө янз бүрийн нөгөө жинзий гэж яриад байгаа шүү дээ. Ер нь бол манайх ч дандаа л нэг 30-аас доош насны охтууд аюух ажилдаг. Тэгээд ер нь бол илүү бараг л юм аюу нэг тийм одоо ингээл нэг захирлан те ингээл нэг ажилтан гэхээсээ илүүтэй ер нь зүгээр л нэг их чин ч юм уу баг ээжин ч юм уу тиймэрхүү байдлаар аюу илэн талангуй харьцдаг. Дээр нэг манад бас нэг зөвлөх ирээд сууж яснаа хөөх ямар юу харьцдаг ингээл гинт тэгсэн яасан гэсэн чинь би бол ингэж хэлж чадахгүй мэнаа гэлтгсэн. Би болохоор ингээ ерөөсөө нэг хүн чинь ингээд жишээл охиндоо ч юм уу те дүүдээ ингээд юу санахгүйгээр тэр хүний төлөө ингээ юм хэлдэг шүү дээ те. Би яг тэгэл хэлсэн юм шиг байна. Тэгсэн чинь ингээд хүндлэнгийн хүн байжсэн. Би л өөрийнхөө ажилтнанд бол ингэж хэлэхгүй. Юм бодчихно. Гэж надад хэлсэн. Юм бодчихно. Чи бол сая шууд хэлчлэх нь мэдгүй би ингээл байгаагаар л байдаг те. Ингээл ерөөсөө ер нь бол харилцаа айгүй ил тод юу үсээд байгаагаа айгүй сайн хэлээл. Тэгээд гол нь нөгөө учир шалтгааныг л айгүй сайн тайлбарладаг гэсэн үг. Танай ажилтнуудын ихэнх нь жинзэн үеийнх юм шүү те. Одоо тэгэл жинзэн үеийнхэнтэй ажиллахад зарим нь зүгээр гэхээ, зарим нь хэцүү гэхээ. Ер нь яг ямар юм? Надад бол нэг тийм амар хэцүү мэцүүсээ тах юм гайгүй л байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ер нь зүгээр ингээд аюу гай өөрсөнтэй нээлттэй харьцаал. Тэгэл ер нь бол ингээд одоо бидэд яг бас ингээд зарим компаниуд ингэдэг штэ ингээд бид нар нэг гэр бүл. Гэл тэ нэг бид нар нэг гэр бүлийн гишүүн шиг гэдэг. Бид нар болохоор тэгдэггүй. Бид нар бол гэр бүл биш ээ. Бид нар бол нэг баг баг гэж ярьдаг. Тий бид нар бол нэг баг. Тэгээд түрүүний нөгөө манай KPI систем дээр байгаа. Тэгээд тэр систем яад юм гэхээр үнэхээр мундаг байгаа хүмүүс дээшээгээ цалин хамаагүй гүйцэтгэлтэйгээ. Чи яг юу чадж байгаа нь тэр хэмжээнийхээ цалин авна. Чадахгүй байгаа нь угаасаа айгүй бага цалин авна. Тэгэхээр тэр хүмүүс чинь аандаа ингээ өөртөө яваад өгнө шүү дээ. Тэгэхээр гэр бүлээс хин нэг явуулж болохгүй зүтэй. Ер нь бол тий. Чи яв гэхгүй одоо би тэр ингээл тэр гэр бүлтэйгээ л насаараа байх учраас биднэрт бол гэр бүл гэж байхгүй. Харин бид нар бол баг. Баг дотор өөр тоглогч байгаа. Чи заавал нөгөө ажилтнтай өөрийгөө харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Би одоо энэ амарлаг би юм байна гэл тий. Тэгэж өөртөө ингээд нөгөө нэг шүмжилтэй хандах шаардлага байхгүй. Бүх хүн угаасаа өөр гэсэн ур чадвартай, баг угаасаа ялгаатай ур чадвараас бий болж байгаа. Тэгэхээр чи багтаа ямар үүрэгтэй ингээд асууна. Би ийм үүрэгтэй. За тэгвэл наад үргээл сайн ич. Тэгэхээр хэдүүлээ багийн ингээд тоглолтоо сайн хийн. Багт ингээд муу тамирчин байгаад хахаар яадаг үлээ гэхээр замын суун тий. Тэгдэг байсан ингээд нөөц замын судлагдаг. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан зарчим. Нэг өдөр үнэхээр чадахгүй бол чи ингээд замын суух нэ. Тийм ерөнхийдөө яг багийн уур амьсгалаар ерөнхийдөө компани удирдахыг хүсдэг. Тэгээ ер нь бүх юм дээр хэрэглэгч төвдөөс соёл гэдгийг дандаа төв цэгээ болгож асуудлыг тойруулж ирдэг. Би энэ ярианаас подкастаа яг юу гэж нэрлэгээ бараг олчлоо. Компани бол гэр бүл биш. Одоо өөрийн үүрэгтэй тоглогчтой баг юмаа гэд бараг нэрлэмээр санагдчих. Тэгээ явуулж болно. Тийм. Баг бол заавал ингээд гагнцсан юм шиг ер нь байнга байгаад ах шаардлагагүй. Тэгээ ер нь одоо ингээд шинээр орж ирж байгаа жинзийн үеийн залуучууд ч гэсэн ер нь бол хилдэ. Энэ компанид угаасаа чи насаараа ажиллах ямар шаардлага байхгүй тий. Гэхдээ чи өөртөө шаардлагатай ур чадварыг чи эндээс шингээгээд ав. Чамаас хинч авахгүй би өөртөө байгаа бүх юмаа чамд өгж штэ. Гэтэ би чамаас энийг ерөөсө буцааж авахгүй. Чи энэ ур чадвараараа дараагийнхаа карьерийг хий. Чи өөрийгөө илүү үнэтэй болго.
Тэгээд яг нэг компани ч таалагдаад байвал байж болно. Хэрвээ чи өөр ингээд бас хүсэл сонирхолтой байх юм бол тэр чиглэлээрээ дараагийн компанид очиход чи аяг үн цэнтэй хүн байх хэрэгтэй. Тэгжээ чиний үнэлэмж нэмэгдэнэ. Тэгэхээр сайн сур. Бид нар бол ингээд харамгүй юмыг өгье. Тэгээд ер нь бол өөрөө тэр чинь хичээх ёстой шүү дээ. Тэрнээс ингээд чи ингээд сур гэл юм өгөөд идэг. Тэр хүн өөрөө сурахгүй л энэ ямар ч үр бүтээлгүй учраас ер нь бол аль болохоор сургыг хөгжүүлэе гэдэг сэтгэл байдаг. За тэр хэмжээгээр магадгүй загнадагч гэж магадгүй. Гэхдээ манайхан энэ яг юуны төлөө хилээд юуны төлөө уурлаад байна гэдэг нь цаана айгүй хүлийн зөвшөөрөхөс учраас нэг гомдоод идэггүй болов. Тэгээд түрүүний нөгөө жинзээ үе бас ажилласаа их гараад ийн гэдэг нь шууд удирдлагаас ер нь нэг юм судалгаа байдаг шүү дээ. Одоо танай хүний нөөцийнх нь нэлээх байдаг. Ер нь шууд удирдлагаас болж ажилласаа гардаг хувь бол цалингаа голоод гарч байгаа хувьас маш өндөр байдаг гэдэг. Тэг хүн угаасаа ямар цалин авахаа мэдээд ажилд ордог штэ. Тэгчээд ажил дээр цалингаа ямар удирдлагатай ажиллахаа мэддэг. Тийм. Тэгэхээр хүмүүс цалин голоод ажилласаа гараад ийн гэвэлгүй би энэ цалин зөвшөөрж ийн гэчээд ажилд орчоод тэр цалингаа гар дээр авснаа би гарлаа гэж хинч тийм үйлдэл хийхгүй учраас аль болохоор удирдлагаас хамааралтай тэр ажлаас гарах асуудал дээр бол ер нь бид нар нэлээд ингээд анхаардаг гэсэн. Гайхалтай. Танаа офис нэр их гой цэцэгтэй юм аа. Цэцэг гэснээс хоббитэй юу? Додод ил цэцэг юм уу? Янз янзын цэцэг ургамал тайрж арчлах хоббитэй юу те? Тий. Ер нь бол яг хөө ингээд цэцгэнд бас нэлээд ач холбогдол өгдөг. Ягаад тэгэхээр цэцэг чи өөрөө нөгөө агаар цэвэршүүлнэ. Дээр нь офисын уур амьсгал үзэмжинд бас нөлөөтэй. Тэгээд олон талын ашиг тустай учраас цэцгийг нэлээ их ингээд тарьдаг. Тэгээд яг хөө бас мэдээж офис бол хоёр дахь гэр гэдэг штэ тий. Тэгэхээр офистоо ирээд илүү тухтай байгаасаа гэж боддог. Тэгээд мэдээж ингээд офис амар гоё гялцал үнэндээ ингээд засвар масар хийх болоосаа боломжгүй байна. Тийм. Тэгэхээр ирээд гоё тухтай байх нь ингээд цэцэг өөрөө айгүй гоё уур амьсгалыг шал өөр болгодог. Тэгээд би дээр нэг бас нэг нийтлэл уншиж ирсэн. Amazon-ы офис руу ингээ орсон чинь ингээ амар хуучин ширээнүүдтэй байсан гэдэг чи айгүй олон жилийн өмнө. Тэгээд захирлаас нь ингээ дуулны чи амар мөнгө олдог лаг компани штэ. Тэгсэн чи ингээ орсон чи юу вэ? Ингээ ийм офис ийм хуучин ширээн мөрөөтэй байна гэж хүн бодсонгүй гэд асуусан байгаа байхгүй. Тэгтэл захирал нь юу гэж хариулсан гэхээр энэ ширээгээр бид нар мөнгө олдгоо штэ гэдтэй. Яг энэ ширээ шинэ вэ нүү хуучин вэ нүү яг тэрнээс хамаарж манай орлого өсдөггүй штэ гэд. Тэгээд тэгэж ингээд хэлсэн гэдгийг би бас ингээ бодцоод яг тэр үеэс ер нь бол ингээд нэг бизнес хийгээд нэг жохон мөнгө үлдчихэж штэ. Тэр энэ жохон мөнгийг яаж зарцуулах юм те? Энэ айгу ухаантай юм байна. Нэг ингээл гоё мой ингээл харагдах гал те. Ингээл байшин сав ингээл нэг гоё үнэтэй ширээ мэрээ санал авна гэхээсээ илүү хүмүүстэй энэ бенефиттэй байх хэрэгтэй юм байна. Авчиргүй л эвдрэг юм дээр суулгаад өөр хүүтэн өрөөнд харуулчихгүй бол нэг тухтай байна гэдэг чинь өөрөө бас өөр юм байна. Тухтай байна гэдэг нь үнэтэй юм тавина гэсэн үг биш юм байна гэл. Тэгэл цэцэг чинь бол айгүй олон юмыг маань ингээл хаачдаг. Дээр нь бас бид нар 19 оноос эхлээд цэцэг болгон нэг компани нэртэй. За. Тэр үед одоо ч гэхдээ болцсон байна. Тэр үед яадаг байсан гэхээр ингээд нэг шинэ компани ингээд гэрээгээд ороод ирнэ штэ. Тэгэхээр нь би бүр гараад цэцэг авдаг байсан. Соёолжос. Ямар гоё. Тэгээд энэ бол тэр компани гэж би өөрөө тэгдэг байсан. Энэ компани бол тэр компани гэд ингээд нэрээ наагаад за одоо энэ компаниа ингээд гоё тордох хэвээр. Энэ цэцгийг ингээд хугацаанд нь ингээд сайхан услахгүй арчлахгүй бол энэ ингээд өхнө. За энэ өгч байгаа бол энэ компани гэрээгээ туслаа явна гэсэн үг. Наач ямар гоё санаа. Тийм болохоор компани болгоныхоо тоогоор дандаа цэцэг авдаг. Тэгээд энэ цэцгээ гоё арчлаа шүү хэдүүлээгээ. Тэгээд энэний цаана эн чинь амьд байхгүй юу? Нэг компани гэхэр нэг нэр сонсогдоод байна шүү дээ. Тэгэхээр энэ цэцгийг тэр компаниагээ бодцохоор илүү одоо яг тэр уур амьсгалыг бас цэцгэрүүд өглөө өдөр болго ирээл нэг цэцгээ хараад ингэж арчлна гэдэг чинь нэг физикли нэг юм арчлаад байна шүү дээ. Тэгэж юу нь бол анх бас нэлээд олон цэцэгтэй болоод тэгээд сүүлдээ одоо баг хүлэмжиг болоод ахаар нэг ерөнхийдөө цэцгээ зогсооцсон. Энэ подкастыг сонсоод энэ хэсгийг сонсоод бас хүмүүс санаа авах гэж бодож байна. Гоё санаа байна. Танай одоо манай подкастыг сонссны дараа танад ажилд орохыг хүсэх хүмүүс гарах байхаа. Тэгэхээр танайх одоо ажилтнаа ямар шалгуураар авдээ? Харилцаа, хандлагаас гадна одоо дуу хоолойны өнгө ч юм уу те одоо үг ярианы ур чадвар гэж бас шаардлага байдгүй. Бидэд болохоор хоёр төрлийн хүн ажилтан сонгон шалгаруулж авдаг. Тэгээ нэг нь болохоор яалтчгүй нөгөө энэ алсын зайнаас хэрэглэгч үйлчлэгээ үзүүлнэ борлуулалт тийм тий. Тэгэхээр номер 1 одоо ингээ яалтчгүй энд бол яг төрөлхөс заяас юм сонсно. Хоолойны өнгө. Яг шууд уцаар яриад эхний уцаар яриад хоолойны өнгө нь хахир биш ингээд өөрөө 1000 гिचээгээд байгаа ч хэцүү байвал бас тэр хүнийг зовоо штэ тий. Тэгэхээр
зөвлөгөө зүгээр эвтэйхэн хоолойтой үгээ жоохон тод ярьж яхад тэгэл болчихно. Тийм тэрээс өөр ингээд нэг ур чадвар хэрэггүй. А нөгөөдгт нь болохоор бид нар Bittrex 24 дээрээ төслийн менежер ерөнхийдөө дотроосоо ер нь бол бэлддэг. Гэхдээ одоо ингээд дотроосоо бэлдээд бас юм айгүй хурцтай явж байгаа учраас бас гаднаас бас боломжийн тийм ингээд өөрөө бас сонирхож байгаа бас гоё ажил хайж байгаа залуучуудын үйл бас боломжтой. Тэгээд төслийн менежер бас IT-ийн мэрэгчлэлтэй дээр хайж байгаа. Тийм тэгээд яг нь ер нь бол нэг олон шалгуур байхгүй дөө. Тийм ер нь нөгөө төрний л хэлдэг. Нэг ингээд сурах ирэмэлцэлтэй тийм юм нухах чаддаг л хүн байвал ер нь юмыг сурдаг юм л. А биднэрт бол аюул олон удаа ур чадвартай хүнээ өөрсдөө халаад явуулж исэн. Түүх аюул байдаг. Гэтэл компаниуд чинь ингээд компанида байж байгаач бити яваач орны чүүн алга гэдэг те би тий дөнгөж сая бас нэг багаараа ярьж байгаа аюул зөрөгтэй шийдвэр хийгээд үгүй халъя гэд тэгээд ер нь бол эн чинь нэг талдаа ингээд юм ингээд хоосорно гэдэг чинь дараагийн юм орж ирэх боломж шүү дээ. Тэгвэл ингээд байгаа л ивэл дараагийн юмаа чайхгүй тий. Тэгэхээр санаа зовлтгүй бидний яг нэг тий тал нэг газар явж байгаа тэр болтол хэдүүлээ хүнээ хаяа гэд. Тэгэл байж байна. За ингээд нөгөө подкаст маань өндөрлөгт өгч байна. Гэхдээ би одоо хоёр асуултаар дуусгамаар байна. Нэгдүгээр асуулт маань call center Mongolia брендийг хөгжүүлж байгаагийн утга учир тий та үүгээрээ одоо улс их орондоо хүмүүст ямар үн цэнийг бүтээх гэж та энэ брендийг хөгжүүлэх гэж энэ олон жил хөдөлмөрлөж байгаа вэ? Тийм ер нь хэрэглэгчгүй компани гэж байна уу? Байхгүй. Тийм байхгүй. Тийм. Тэгэхээр угаасаа тэр хэрэглэгч дээр л бүгдээрээ оршин тогтнож байгаа шүү дээ, тий. Тэгмүүд тэр хүмүүсийгээ халамжлах хэрэгтэй байна. Тэр хүмүүст одоо хэрэгтэй үед нь бэлэн баймаар энэ компаниуд тэгмүүд энэ дээр яг нөгөө мэрэгжлийн одоо өөрийн гэсэн бизнесийнхаа гол цөмрөө харчаад энэ хэсгийг хайчаад байна л да. Гэтэл яг тэр хэрэглэгч гэдэг цэг дээр бүх юм очиод төгсөд байгаа яг энэ хэсэг дээр ур чадварын дутуу байдал байна, технологийн дутуу байдлууд аягүй их байна. Тэгэхээр энийг нь шийдэж өгч байгаа юм. Тэгэхээр хэрэглэгч нь өөрөө доктортой л байгаа л байвал тэр компани оршин тогтнох учраас энэ дээр нь л үн цэнийг нийлүүлээд тэр нэг дутуу байгаа ур чадвар цаг хугацаанаас хамаарат нэг бүрлдэг ур чадварыг цаг хугацааг нь товчлоод авчираад өгөх нэг ийм ур чадварыг л бий болгочвол бизнесүүд доктортой байх юм бол нийгэмдээ сайхан татвараа төлнө. Одоо аягийг татвар төлж шít. Тэгэхээр бизнесүүд доктортой байна гэдэг чинь улсын төсөвт цуглах мөнгө нэлээд байх юм байна. Тэгээд call center гэж түрүүн өөрөө онцлоод нэлээд асуулаа. Тэгээд call center-гүй юм гэж юу нэг юм байдаггүй. Тэгээд би анх нөгөө Mobicom-д ажиллаж байхдаа Австралийн аварцын засгийн газрын тэтгэлгээр аплайдахтаа нэг экшн план биччихсэн байхгүй юу. Тэгээд тэр үед болохоор Улаанбаатарын одоо тий хотын call center-ийг ч хүртэл одоо анх хийж ялаа штэ. Тэгээд тэрэн дээрээ ингээд бичээд тэгтээ ингээд ийм тухайн улсад нэг ийм яаралтай нэг ийм тусламжийн утаснууд яг emergency тий ингээд байж ах ёстой ийм одоо төвийг л ингээл би яг Монголд хиймээр байна. Одоо ингээ газар хөдлөл яах юм? Харилцаа холбоо бид нар ч гэсэн киноноос хардсан шүү дээ, тий. Ингээ харилцаа холбоо өөрөө аюул чухал байна. Тэгэхээр энийг л яг нэг мэрэгжлийн төвшөнд Монгол улсад хийхэд л аюул чухал байна. Миний мэдээд байгаа юм ингээл хэрэгтэй байна гэж анх биччихсэн байхгүй юу. Тэгэл мэдээж тэр нэлээ ач холбогдолтой байсан учраас бас ингээл сонгон шалгаруулаа явсан байх. Тэгээ эргэж ирээд ковидын үед 119 гээд бидэд одоо ковидын бүх хөл хоригоор гэрээсээ ч гарч чадахгүй болсон. Яг үед манай компани одоо боддгийн их мангар байж тэгээд 119-ийг хиймээр байна. Энэ ажил нь ковидын үеийн үйл ажиллагааны 50%. Бүх хүний хөлийг хорцсон гэрээсээ гарахгүй. Ямар нэгэн асуудал болон 119 рүү залгана. Тэгээд тэр шийдэх ёстой. Тэгээд 119-ийн ард ингээд баг улсын 6-7 юм том яамдуудын үйл ажиллагааны нэгж явж байгаа байхгүй юу? Тэгээ энийг ингээл нөгөө хийх гээл нөгөө их одоо маш богино хугацаа олж байгаа ш тэр чинь ингээл ямар ковидыг мэдээ сууж исэн биш тий. Тэгээ яаралтай юм болол дуудагдаал за энийг ингээл хиймээр байна гэл тэгсэн би окей хий гэл. Би ерөөсөө тэр ковид гэдгийг мэдэхгүй байгаа штэ. Ковид гэж яг юуг бид нар тэр үед ч мэдэхгүй байгаа штэ. Тэ нэг юм халдвар төвчин гарчлаа л гэж бодсон болохоос ш. Тэгэхээр би ковид гэдгийг мэдэхгүйгээр зүгээр л энэ call center-ыг хийж чадна. Энэ улс орон даяар хийж чадна. Нэг ямар ч асуудалгүй би хийнэ гэж одоо л yes гэл хэлсэн тий. Тэнгүүд тэрний дараа мэдхгүй юмнууд бүр маш ихээр гарч ирсэн. Тэгээд одоо бодоход ямар амар зоригтой тэрийг хийгээд гарчсан. Гэхдээ ямар ч байсан манай компанийн хувьд ямар ч асуудалгүйгээр яг энэ ковидын 119 сэтгэл авлагыг бүтэн жил хийсэн.
Тийм тэгээд тэр үед бол үнэхээр өөрсдөө ч ковид тусах баг ирэхгүй тэгээ нөгөө офис дээр ирж болохгүй гэл бүр амар олон хязгаартуулд байсан шүү дээ. Тэгээ тэрний дундуур энийг бас хийж гарна гэдэг бол аюу хэцүү юм байлээ. Тэгэхээр иймэрхүү яаралтай үед бол бас нөгөө талаасаа эн чинь улс орны хувьд те нөгөө талдаа яг манайтай хамтарч ажиллаж исэн байгууллагуудын хувьд тэр үед борлуулалтын орлого алдаагүй. Маш том үнцнийг тэгээд бүр ингэж юм чи яаж энэ өмнө танахтай хамтарсан байсан. Жишээлбэл кофений бизнес те хүн кофегаа болдгүй юм. Ковид байсан чи кофе дуусчихаар нөгөө кофегаа бүр уумар санагдсан юм байна. Тэгэнгүүт утас ажиллал ерөөсө кофенийхэн захиалгуудыг аваад орой болохоор хүргэлтэн гараа явчихдаг. Тэгэл хүмүүсээ ингээл кофегаар таслахгүйгээр тэгэл кофенийх нь борлуулалт ерөөсө тасрахгүй байхгүй. Тэгэхээр тийм тэр бизнесүүдийг хүртэл ингээд одоо зарим бүр дампуураад хаалга малгай барьсан гэл одоо зөндөл олон кейс ярьжсэн тий. Тэгэхэд жишээлбэл яг тэр кейс дээр бол хамтарч исэн байгууллага маань ямар нэгэн ковидын одоо нөлөөгөөр бизнес дээр нь хохирол учраагүй байсан айгу давуу тал. Тэгэхээр яг хөө ингийн юм шиг хэрнээ цаанаа бол үр дүн нь бол маш их байдаг л энэ бизнесийг одоо бид хэдийн ярьдгаар бол зах зээлээ өөрөө сургаж агаад юмаа зарна гэж ярьдаг штеп бид нар. Зах зээлээ сургаад мэдгжүүлж агаад юмаа зарна гэдэг л бизнес. За сүүлийн асуулт маань би Сараага маш амжилттай явж байгаа бизнес эрхлэгч, удирдагч эмэгтэй гэж боддгоо. Тэгэхээр амжилт гэж юу вэ? Тэгээ намайг аягүй мундаг л гэдэг. Би чи яг өөртөө оногдсон асуудлаа шийдэл явж байгаа. Тэгэхээр амжилт гэдэгт хариулъя гэвэл ер нь амжилт гэдэг шийдсэн асуудлыг чинь ард байдаг үр дүнгээс хүртэх өгөөжл гэж бодъё. Тэгээд ямар ч үж болно шүү дээ. Амжилт жижигхэн байж болно, том байж болно. Энэ өөрөө аягүй харьцангуй ойлголт. Тийм асуудал бүрийн ардах үр дүнгээс хүртэх өгөөж гэдэг юм. Тэр өгөөж. Тэр үр дүн бас яг биш юм шиг байгаа юм. Үр дүнгээс хүртэх өгөөж тийм. Яг үр дүн гэхээр нэг дутууч юм шиг санагдаад. За баярлалаа. Ингээд манай менторийн цаг подкастын энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Тэгээд Saba Sara буюу call center Mongolia брендийг хөгжүүлэгч SabaX компани үүсгэн байгуулагч Сарантай ментор байна. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Та хэд амжилт хүсье.